Дэлхийн өнцөг булан бус байгаа монголчууд олон улсад өрнөж байгаа хамгийн онцлог сэдвээр ярилцсан. Улс орнуудад өрнөж байгаа үйл явдлыг алуун цэгээс нь хүргэж өөрсдийн байр суурь, үзэл бодлоо илэрхийлэх болно. Сэдв хийгээд онцлог сэдв. Дэлхийн өнцөг булан бус байгаа монголчууд олон улсад өрнөж байгаа хамгийн онцлог сэдвээр ярилцсан. Улс орнуудад өрнөж байгаа үйл явдлыг алуун цэгээс нь хүргэж өөрсдийн байр суурь, үзэл бодлоо илэрхийлэх болно. Сэдв хийгээд онцлог сэдв. – 2020 оны 5 сарын 20-ны хур бороотой сайхан өдрийн мэнд хүргэе. За өнөөдөр өчигдрөөрөөс ахуулаад сайхан хур бороо ороод газар сайхан чийг буугаад одоо өвс ногоо маань сайхан цэцэглэж ногоорох байхаа. За өнөөдөр бид бүхэн нэвтрүүлгээ Америкийн нэгдсэн улсад тэнд одоо өөрийнхөө зургийнхаа үзэсгэлэн гаргах гэж явсан. Манай амар санаа маань оролцох байсан. Тэгээд тодорхой шалтгааны улмаас оролцож чадхааргүй болчлоо. Тэгээд амар санаа маань тэнд одоо бас гацчаад за тэгэл таньдаг найз нөхөд тэгэл хүмүүсийнхаараа одоо ингээл ер нь байгаа. Тийм тэгэл хөл хорой одоо гайгүй тавигдахаар хил онгохоор наашаага нутгийн зүгж олоо залах гал байж байгаа. Тэгвэл өнөөдөр бас тодорхой шалтгааны улмаас бас нэг айлд байж байгаа. Тэгээд нөгөө айлынх нь ч юм уу юм чинь би бас сайн мэдэхгүй байна. Ямар ч үсэн холбогдох боломжгүй болчлоо. Тэгээд би ингээ лайв хийхээр оролцож чадахгүй болчлоо гэдгээ өөрөө хэлсэн. За тэгээд энэ талаар бол одоо бид бүхний сайн мэдэх анхны дугаарт оролцсон Андрей Туяа маань одоо яг дэлгэрэнгүй бас ярьж өгнө. Тэгэхээр одоо бид нар бас одоо түргэн хугацаанд одоо юу гэдгийг шилжилт одоо юу гэдгийг тухайн нөхцөл байдалтай тааруулаад Туяатайгаа холбогдсон. Тэгээд Туяагаа одоо Америкт бол одоо шөнийн 4 цаг өнгөрч байгаа. Тэнгүүтээ Туяагаа одоо бас нойрыг хугаслаад за ямар ч үсэн чи босч ирээд байж байгаарай чамтай холбогдъё шүү гэд хэлсэн. Тэгээд Туяа маань ч гэсэн одоо бидний бас энэ нөхцөл байдлыг ойлгоод бид нартай холбогдох гээд одоо ингээ хүлээж байгаа. Тэгээд одоо энэ нэвтрүүлгийг анх удаа үзэж байгаа хүмүүс байх юм бол одоо би бас та бүхэндээ тайлбарлаж хэлье. Дэлхийд дахинд одоо юу гэдгийг монголчууд бүгдээрээ ажиллаж амьдарч сураад одоо тархан суурьшсан байгаа дэлхийн өнцөг улам бүрт байгаа. Тэгээд бид бүхэн энэ нэвтрүүлгээ яах гэж хийдэг вэ гэхлээр за гадаад мэдээ бол одоо юу гэдгийг телевиз болгоны гадаад мэдэн дээр бол одоо ерөнхий Америк, Англич гэдэг юм уу, Хятад, Солонгос яатсан байна гэдэг мэдээллүүд бол ерөнхийд нь ингээ гараад өнгөрдөг. Харин бид бүхний нэвтрүүлэг болохоор монголчуудад зөвхөн зориулагдсан, Монголд байгаа монголчуудад болон дэлхийд дахинд харсан байгаа монголчуудад зориулагдсан ийм нэвтрүүлэг байгаа. Тэр нь юу вэ гэхлээр дэлхийн өнцөг улам бүрт байгаа монголчуудын дуу хоолойг сонсоо яг газар дээрээс нь одоо яг шинэхэн монголчуудын тухай мэдээллийг хүргэх зорилготой ийм нэвтрүүлэг байгаа. Ингээд сэдв телевиз дээр сувгаад харуулад за бидний одоо энэ лайвыг үзэж байгаа онцлог сэдв гэдэг нэвтрүүлгийг үзэж байгаа бүх хүмүүстээ орой минь түргье. Тэгээд ингээд Америкийн нэгдсэн улсад ажиллаж амьдарч байгаа Андрей Туяатайгаа холбогдъё. За сайн уу? Сайн байна уу? Сайн уу? Hi. За тэгээд Америкт байгаа үнтэй ч та хай гэж мэдчихлээ дээ. За сайн уу Туяа? Сайн. За ажил амьдрал сайн уу? Гоод тэгэл байж л юм л та. Тэгээд нөгөө гэртээ харилцсан. Тийм гэртээ тэгээд ямар ч лээсэн одоо гарахад айгүй хэцүү. Ерөнхийдөө бол тэгээд юу яаж байна?
өнөөдөр санамсаргүй байдлаар одоо ингээд гинт дахиад орохоор боллоо. Тэгээд жоохон тэр мэдээллүүдээ өгье л гэж бодлоо шүү дээ. Одоо энд ямар байна уу? Тэгээд сайн сайхан юм байна. Бас хэцүү юм байна. Тэгээд тийм болохоор бас дахиад ярилцъя. Тэгээ одоо өмнөх одоо туяа бит хоёрын нэвтрүүлгийг үзсэн бол одоо тэн дээр бол туяа маань их олон мэдээллийг бас бидэрт бас хүргэсэн байгаа даа. За би болохоор одоо нүүр амч одоо би ч одоо бас барзгар хүнийг хэлэхөө бүр арзааж барцаатал баг нөгөө юу гэдэг лээ. Арьсны бараг нөхсөв харагдах дай нийл болцоод байдаг. Тэгсэн чинь манай туяа маань нөгөө Minecraft дээр гардаг шиг ч юм уу тоглоом байдаг шүү дээ хүүхдүүдийн тоглодог. Тэр шиг ч юм уу эсвэл одоо нөгөө Roblox гэдэг тоглоом шиг л ерөөсөө ингээд ийм дөрүлжин ингээд нэг жоохон нэтнийх нь хурдан болохгүй байна уу эсвэл яаж ингээд дүрсэн их унаад байна. Туяа яг нөгөө урдныхаа туяа шиг харагдахгүй. За нүд ам тэгэл нүд хөмсөг хамрал харагдаад байна л да. Тэгэхээр туяа маань энэ нөгөө юу яаж чам дээр болохоор зүгээр байна уу? Гэмитгүй би одоо яг ерөнхийдөө болоод нь штэ би одоо уцаараа ярьж байгаа. Гэхдээ компьютер дээр штэ давхар ингээд нөгөө нэг ширсэн юм хараад сууж л юм л да. Гэхдээ яг нөгөө айгу удаашралтай байгаа юм шиг надад бас санагдаад байна. Тий, харин дүрс бол тэгээд ингээд так гэд ингээд байна. Яг зүгээр тий энэ тий дуу нь болохоор бол зүг зүгээр гацхгүй л явж байна л да. Тийм байна. Хөрхи. Тэрнээс биш би ч одоо тэгээд нөгөө нэг янз бүрийн олон сайхан юм ярмаар байна. Дээр нь тэгээд амар санаа маань болохоор штэ өнөөдөр ярилцлаганд орно гэсэн боловч ингээд нөгөө нэг эцсийн шатанд орсонгүй тэрний талаар би бас ингээ ярмаар байна. Яг гэвэл миний ойр дотны найз учраас одоо чи харж байна уу одоо миний эргэн тойронд байж байгаа манай гэр оронд байж байгаа бүх ингээд нөгөө нэг зураг инэтрэмэрэ гэдэг чинь амар санаагийн нөгөө нэг каллиграф баталгаа шүү дээ. Одоо би тэрнгээр чимдэг байхгүй юу? Тэгээд тэр манай найз маань одоо Вашингтон DC-д одоо ингээд нөгөө нэг гаццсан байна. Би тэгээд ямар сайнда миний найзаа одоо ингээд нөгөө нэг хэцүү байгаа талаараа ингээ яриад бас ингээ гаццсан байна гэж ярих гэсэн чинь окей гэсэн боловч бас асуудал ах шиг байна. Би бас тэрний талаар ярих гэж би бас бодож байна. За туяа болохоор уцаа хөндлөн барьцсан байна уу? Босоогоор байна уу? Хөндлөнгөөр байна. За босоогоор нэг болгоод өчгөө хойлаа. За тэгээ. За одоо яаж юм? Одоо гоё болж штэ. Тий. Окей. За тэгвэл хоёлаа ингээд ядаж ингээд орох уу? За тэгээ. Тэгвэл ингээд арай дээр юм байна. Тийм байна. Ингээд нөгөө нэг харахаар айгүй хэцүү ярахад бас хэцүү байсан байхгүй юу? Тийм штэ. Тий ямар ч байсан нэтийн чинь хурдл болохгүй байгаад их шиг байна. Рутер бол ойрхон байгаа шүү дээ туяа. Манай гэрийн нийтийн хурд бол гайгүй дээ. Наад толч асуудалтай байгаа юм шүү. Танаа наад Америк чи ямар нэт байд юм те? Моби нэт юм уу? Sky нэт юм уу? Моби ч ахгүй, Sky ч ахгүй. Манай ч бас Univision-тэй болохоор гайгүй байгаа шүү дээ. Манай Comcast тэр тус манай нэг Xfinity гэдэг нэг одоо миний компьютер дээр одоо бүр үнэгүй орж идэг. Урд нь би нэг тэ энэ тэнд явж байхдаа Америк дотор энэ тэнд явж байхад компьютерт би Xfinity-гээ хэрэглэхээр мөнгө төлдөг байсан байхгүй юу? Нөгөө 7 хоног орч гэдэг юм уу ингээд хэлдэг байхад тэр чин Comcast-тэй харьяалагддаг байхгүй юу? Одоо AT&T, Comcast гэдэг тусдаа интернетийн компани байна л да. Манайхаар чинь одоо юу гэдэг вүлээ? Чиний саяын хэлсэн. Тийм, Mobicom, Sky, Unitel, G-Mobile гэдэг шиг тийм ээ.
Тэр шиг том компаниуд байна л да. Одоо тэгэнгүүт штэ нөгөө COVID-19 болоод эхэлчихэнгууд чинь миний нэг урд нь 7 хоногтой ч юм уу хэдэн хоногтой худалдаж явдаг байсан. Тэр үйлчлэгээ маань үнгүй болцсон. Үнгүй юм чи яг ингээ гацаад идэг байхгүй туяа. Би үнтэй юм хэрглэж байгаа. Гэртээ байгаа болохоор би үнтэй хэрглэж байгаа. Үнтэй хэрглэж байгаа. Компьютер маань болохоор штэ үнгүй хэрглэж болно гэдэг ингээ байн гарч ирээд л юм л та. Тэгэхээр үнгүй юм дурггүй л гэв юм. Гэхдээ үнгүй юм чинь дараа нь асуудалтай штэ. За тийм ээ тийм. Одоо туяа бит хоёрын урдны нэвтрүүлгийг үзээгүй хүмүүс бас байж магадгүй. Тэгэхээр туяа маань өөрийгөө одоо юу гэдгийг товчхон танилцуулаад нэг плиц анкет өгөөч. Одоо үзэж байгаа үзэгчтэй маань өөрийгөө товчхон сайхан танилцуулаад 3 үеийн намтар хэрэггүй шүү заа юу. Би өөрийгөө танилцуулах хэрэгтэй хичээдэг юм аа. За зүгээрээ. Одоо урд нэг ярьсан байсан болохоор би дахин ярихад бас хэцүү. Яагаад гэвэл би нэг өмнө нь чивтээр анхны нэвтрүүлэгт ингээ ярьж хахад бид нар чинь юугаач мэдэхгүй туршлага байхгүй. Дээр нь тэгээ хүмүүс асуулт асуусныг бид нар хараагүй мэдэхгүй ингээ явж исэн. Тийм болохоор одоо өнөөдөр асуугаа сайхан ингээ явж хуйлгүй. Миний хувьд болохоор штэ Атган тэнгэрийг төгссөн. Тэгээ одоо эдийн засаг гэхэд би өөрийгөө эдийн засагч гэж хэлэхгүй. Би ерөнхийдөө одоо урдын байгууллагатай урлагийн хүмүүстэй ажилладаг тийм хүн тоглолт моглолт нэгэн одоо үйл ажиллагаад зүгээр нэг тоглолт урлаг уран сайхны имийг л ингээл хийж явдаг. Тэгээд ном зохиолч гэх юм уу тийм юм тал руугаа илүү тийм хүн тэгээ орчуулга гэдэг юм уу 50 Shades-ийг орчуулсан ч гэдэг юм уу ганц нэг юм тэрнээс биш би өөрийгөө одоо ингээд нэг гайхуулаад ингээд ярихтаа би ичдэг юм аа. Ийм олон үндэг хүмүүс байдаг болохоор би тэгээд дахин ярих дурггүй. За тэг яах вэ нөгөө бид хоёрын өмнөх нэвтрүүлгийг үзээгүй хүмүүс байж магадгүй тэд нар зарлаад зүгээр танилцуулж байгаа байхгүй юу? Тий. Тэрнээс өмнөхийг нь үзсэн хүмүүс бол таньж байгаа шүү дээ. Тий. За ингээд одоо манай Америк ахын дүүснээр юу болж байна? Тэр жагсаалтаар нэг харахад чинь өвчлөөрөө болохоор дэлхийд бас номерт 1-т ороодсэн чинь өвчний эдгээгээд гаргаж байгаа хүнийхээ тоогоорч бас ихтэй ороод л байна л да. Тэр одоо хүн амаас шалтгаалж байгаа бах тийм ээ. Үгүй шүү дээ. Яг үнэндээ бодоод үгүй байхгүй. Би одоо ингээд сайн ингээд хараад ингээд байж байгаа. За ерөнхийдөө бодоод би өнөөдөр ингээд нэг гинт яалтчгүй манай амар санаа маань санаагаа өөрчлөөд ингээд нэвтрүүлэгт орохоо боллоо гэнгүүт би ингээд за Америкийн талаар одоо ярихаар болчингууд чинь би нэг хідэн гэж нэг мэдээлэл харлаа л да. Гэтэл штэ ерөнхийдөө бодвол штэ эмчилж байгаа юм мундгаараа биш бүр асуудалд орж байна. Тэгээд ерөнхийдөө бодвол штэ өчигдөр би мэдээ үзчихсэн байхгүй юм. Фэйсбүүкээр манай нэг найз oh my god ингээд 90,000 хүн одоо нийтдээ Америкийн нэгдсэн улс даяараа ингээд талигач болсон байна гэд бүр ингээд халаглаад ингээд постлцсан байсан. За би сая тийгүүнгууд чинь жоохон мэдээ ингээд харж байгаа шүү дээ. Одоо ингээд монголчуудтай мэдээ өгөхийн тулд Америкийн нэгдсэн улсад байгаа учраас Америкийн тал би талаар ирнэ шүү дээ. Монголын талаар биш, дэлхийн талаар биш. Гэтэл өнөөдөр шүү дээ 90 байтугай 93,533 хүн өнөөдөр бурхан болсон байна. Нийтдээ сая 570 хүн гаруй тэрнээс дээш штэ хүмүүс ингээд өвчлөлт ороод тэгээд яг эмчлэгдээд гарсан хүн 361,000 гэж байгаа байхгүй юу. Гэтэл өнөөдөр би зүгээр мэдээ үзэл ингээд сууж исэн чинь ингэж 20 удаагаа одоо ингээд нөө сая ярьжсэн штэ ингээд нэг удаад өвчлөөд тэр хүн чинь дархлаа авчдаг гэд
сайхан ингээл ярилцсан шүү дээ. Тий. Би ч одоо ингээл танай нэвтрүүлгийг ингээл өдөр болго үзэж байгаа шүү дээ. Тэгэн гуц чинь ингээд дархлаа авчих юм бол дахиж тусахгүй энэ төр гэж нэг тиймэрхүү ингээл яриа яваад байгаа байхгүй юу? Нөө одоо өнөөдрийн байдлаар ингээ үзэн гуц чинь одоо өвчлөл авсан хүмүүс дахин 2 дахь удаага ингээ өвчлөл аваад ингээ явж байгаа. Тэгээ хүүхэд энтэхгүй задун хүмүүс энтэхгүй одоо тэгээд одоо сахарын өвчлөлтөж гэдэг юм уу 65-аас дээш насны өвчлөлттэй хүмүүс ч гэдэг юм уу эсвэл дэшүүдээ хүнд одоо өвчин архаг хууч өвчтэй хүмүүс өвчлөдөг гэжсэн бол үгүй. Одоо өнөөдрийн байдлаар Америкийн нэгдсэн улсад бага насны хүүхэд өнөөдрийн байдлаар 4 дахь хүүхэд нь бурхан болсон байна. Энд чинь тий. Эндсэн байна. Тийм болохоор ерөөсөө энэ дээр ингээд ерөөсөө хэнийг чамаагүй одоо ингээд тий ингээд нэг нүдэнд харагдахгүй тэр өвчин чинь одоо ингээд авч явж байна. Ямар сайндаа би ч одоо нэг 2 сарын өмнө за зөв энэ нэвтрүүлэгт чинь анх сарын өмнө эхэллээ. Би ч чифтэр сарын өмнө анх ярьжсэн шүү дээ тий. Тэгээд тэрний дараагаар би ч одоо ингээд нэг олны дунд бэж идэг хүн дандаа ингээд гадуур явж идэг найзууд дундууд одныхоо дунд явж идэг хүн ч одоо би гэрээсээ гараагүй ингээд байгаа өчнөө хонж байгаа өчнөө сар болж байгаа. Тэгэхэд би ингээд гарахын тулд тий дээр нь тэгээ өдөр болгон телевиз үзэж байгаа хүний хувьд би ингээд нэг сэтгэл урагдаад би нөгөө онлайнаар нөгөө яаж би ингээд буян болох вэ? Яаж би сайн санааны үйл хийчих вэ гэл ингээд хайсан чинь штэ эмнэлэгт штэ хүний дутагдал байна гэж байгаа байхгүй юу? Одоо ингээд туслах хүний дутагдал байна. Яагаад гэвэл хүн болгон гэртээ байж байгаа хэцүү байгаа гэл тийм гут чинь би нөгөө нэг зүгээр volunteer гэдэг чинь нөгөө нэг сайн санааны үүднээс ингээд нөгөө юу хий гэж байгаа байхгүй юу? Тэгээд би нэг юу өөрийнхөө нэрийг оруулсан байсан юм. Тэгээ би охиндоо хэлсэн байхгүй юу? Тэгсэн чинь манай охин тэгж байгаа. Ээжээ та эмнэлэгт илүү их өвчлөл байгаа, илүү их ингээд нөгөө хүмүүс өвчилж байгаа, эмчнэр сувлагч нар илүү их өвчилж байгаа. Та яагаад ингээд тийм газар ингээд нөгөө нэг сайн санааны тэг ингээд буян хийх гэдэг ингэж байгаа юм бэ? Хэрвээ та өвчих юм бол би ганцаараа яах юм бэ гэж тэгж байгаа байхгүй юу. Тэгээ найзуудтай хэлсэн ч гэсэн чинь яагаад хэрэггүй гэж тэгж байгаа байхгүй. Тэгээ би бодоодсэн чинь нэрэ би тэ нэг юу болохлээр ганцхан охинтой тэгээ хоёр дахь би бас бэнда гэж айсан байхгүй юу. Тэгээд одоо болохоор айгүй гоё юм хийж байгаа. Яагаад гэвэл тэрний штэ нөгөө нэг одоо гэрээсээ гарах шалтгаан дээр нь тэгээд нөгөө нэг food bank гэж байдаг байхгүй юу. Food bank нь болохоор сайн санааны нөгөө нэг хүмүүс тусламж үзүүлдэг буйны байгууллага байхгүй юу. Тэрэнд нь штэ нөгөө хүмүүс ингээд нөгөө айгүй одоо хүмүүс чинь штэ эдийн засгийн хямралд орсон, мөнгөгүй болсон, өсөж байгаа гэл нөгөө жирийн хүмүүс тийм байдалд орсон байхгүй юу. Тэгүн гот штэ тэр food bank гэдэг буйны газар чинь нөгөө нэг айгүй өдөр шөнөгүй нөгөө нэг ингээд нэг хүнсээ ингээд яалгаад, хуваарлаад ингээд хүмүүс буян болох гэсэн чинь туслах хүмүүсүүд нь ховорцсон. Тэгүн гот би тэнд очиж хаяа нөгөө нэмэр болж байгаа. Тэгтээ нөгөө нэг сайн санааны үүднээс нөгөө хүмүүс ингээд буян болохлээр тэр чинь ерөөсөө одон цагаар ажиллуулдаг юм билээ. Айгүй одоо ээлжтэй. Тэгээд 2хан цаг ажиллуулдаг юм билээ. Тэгээд нөгөө нэг сайн санааны юм хийхлээр хүн чинь нэштэй нөгөө нэг гэртээ уйлаад ганцаардаад ингээд ингэжсэн хүн чинь нэштэй айгүй гоё ингээд нөгөө нэг сэтгэл санаа ингээд аюу гоё сайхан тайван ингээд баяр баясгалантаа болдгийм байх л та. Тэгээд би тэрэндээ айгүй урамшаад байгаа юм. Тэгээд өнөөдөр би ямар сайндаа бас нэг буян үлдсэн монголчуудтайгаа холбогдсон нөгөө одоо нөгөө амарсанаа маань одоо нэвтрүүлэгт орохоо бэлчингууд чинь хальт энд чинь нөгөө монголчууд маань айгүй гоё юм хийж байгаа болохоор би бас тэд нартайгаа холбогдоод айгүй гоё юм сонсоод тэгээд бидний талаар ингээд нөгөө дуулгаараа гэдэг юмыг би бас дамжуулах гал юм л та. Зөв. Одоо нөгөө гэртээ байхаар чинь бол өөдөн за тэгээд 2-3 сараар ингээ байхаар чинь бүр хэцүү л дээ.
Тэгээ одоо тэгэнгүүт нөө олон дундаа ороод тий. хямрдсан байна. Манай Оо, Монголч ч одоо айгу гоё байгаа шүү дээ. Ингээл нэг ямар ч өвчин байхгүй дотроо гаднаас л орж ирж байгаа болохоос биш дотроо байхгүй. Гэхдээ хүмүүс чинь гарч ороод ажил төрлөө хийгээл ингээд маска зүүж байгаа ч гэсэн ингээд нөгөө нэг айгу хэвийн байгаа байхгүй юу? Бидний хувьд чинь болохоор чинь одоо яг ингээд нөгөө юу гэртээ байгаа ч гэдэг юм уу? Одоо яг миний хувьд болохоор чинь 2-3 сараар ингээд гэртээ ингээд байдаг олны дунд бэждэг хүн чинь ингэн гут чинь айгу асуудалтай өдөр болгон ингээд телевизээ үзэл хямраал ингээд дагаж уйлаад ингээд нэг айгу хоёр ондоо зөрчилтэй үнтэй байгаад байгаа байхгүй юу? Тий. Тэгээ бараг стресст ороод. Стресс орохоосоо гадна depression-д ороод Оо, бараг депрессэнд ороод. За. Тэгээд хүүхдүүд бас тийм өвчин тусж гин гэж юм. OCD өвчин тусж гин гэж юм. Яг энэ коронавигоос болоод нөө гэрээсээ гарахгүй байгаагаас болоод бүр стресс чинь хүндрээд anxiety, depression, OCD руу орж эхэлж байгаа байхгүй юу? Тэдрийг орчуулах юм бол одоо тэрийг орчуулах юм бол одоо нөгөө сэтгэл санааны хямралын өвчин гэж нэрлэн л дээ нөгөө хүндрлийн байдал гээд тийм. Тийм. Одоо тэгээд гадуур ингээд төмөнтэйгээ байгаад ингээ гоё ингээд нийгэмтэйгээ ингээ харилцаанд орно гэдэг чинь хүн өөрөө ингээ гоё сэтгэлээрээ тайвширч байгаа л да тий. Ийм байсан юм байна. Одоо би ингэж ярих гээд байхгүй юу. Эхний сар айгу гоё байсан юм аа. Би нөгөө сарын өмнө бас ярьжсэн шүү дээ. Нөгөө найзуудтайгаа 5 өдөр болгон ингэж ярьж мараад сайхан винодоод ингэж байгаа гэж ингэж ярьжсэн шүү дээ тий. Тий, сайхан амарч ийна гээл тий. Тэгээд ингэж ярьжсэн. Гэтэл шүү дээ одоо шүү дээ нөгөө хүн чинь нэг сар урд нь нөгөө өдөр шингүү ингээл ажиллаад ингээл явж байхдаа хүмүүс чинь нэг сарч байдгүй ингээл нэг сайхан гэртээ байх юмсан ингээл нэг хүмүүс ингээл ярьдаг байсан байхгүй юу? Амархын ингээл ярьдаг байсан байхгүй юу? Тэгсэн эхний сард нь бүгдээрээ яг тэр хүслээ биелүүлж исэн. Тэгэл ингээ бүгдээр ингээд онлайнаар ингээл нөгөө ингээл сайхан винодоо ингээл байжсэн. Тэгэл сарын дараагаас алга болоод тэгэл ингээл ерөөсөө нөгөө нэг сэтгэлийн хямрал гэдэг өвчин рүүгээ ороод уйлах нь уйлаад хашгичих нь хашгичаад одоо ингээд Америкууд ч нэг угаасаа одоо нөгөө юу яаж байгаа шүү дээ нөгөө бослог гаргаж эхэлж байгаа шүү дээ тийм. Тэгээд нөгөө бослог гаргаад тэгээд нөгөө та нар анзаарсан уу мэдээ үзсэн үү гэвэл нөгөө эрхчлөө бид нар гэрээсээ гармаар байна гэд нөгөө буутай шуутаага хүртэл бослог гаргасан шүү дээ. Тий. Бид нар одоо өвчин туссан уу байна уу? За тэгээд туссан ч байсан энэ бол миний одоо хувийн орон зай одоо юу гэдгийг хувь хүний одоо юу гэдгийг ир хашигт одоо юу гэдэг чөлөөтэй байх эрх чөлөөнд бол халдчихээн. Одоо туссан ч тусаагүй энэ бол бидний өөрсний эрх. Тэгэхээр бид нар ингээд маск зүүмээргүй байна, гадуур баймаар байна гэдэг тиймэрхүү зүйл хийсэн шүү дээ, тий? Тэгэхээр аргачгүй яг тиймд орж байгаа юм байна л да. Яг тэр асуудлаас болоод одоо ингээд нөгөө нэг өнөөдрийн байдлаар ингээд мэдээ үзэж яхад ийм болж байгаа байхгүй юу? Тэр бослог гаргаад нөгөө маскгүйгээр бөмбөнөөр бослог гаргаад тэгээ буу шуутаага бослог гаргаж исэн улсууд маань одоо нөгөө нэг вирус тусцсан тий? Тэгээд одоо нөгөө нэг эмнэлэг твцсэн уучлаарай эднэр чинь нэшдэнаа бид нар тусахгүй энэ чинь хууль юм байсан юм байна энэ төр гэж одоо энэ чинь юм байдаг юм байна гэд одоо эмнэлэг твцсэн хойноо одоо ингээ итгэж эхлээд одоо бусдаа уриалж хэлж байгаа байхгүй юу одоо энэ чинь ерөөсөө худлаа биш юм байна гэд. Энэ хүмүүс чинь зөв юм хийж байгаа юм байна. Бид нар шал дэмий эсэргүүцсэн байна энэ төр гэл одоо бусаддаа бол харин бүр үлгэр дуурайл үзүүлээд бүр зөв талаас нь сурчилж эхэлж байгаа юм байна тий.
Гэхдээ одоо яг би юу өвчин тусахгүй би бол ерөөсөө өвчин тусахгүй нөгөө өөрт нь нэг ойрхон ингээ ирээгүй болохоор хүн чинь нөгөө нэг надад тусахгүй гэж бодчихдээ мэн л та. Тий. Миний охин байл доо. Зүгээр хамаагүй шүү дээ. Чи манайх чи entertainment шүү дээ. Тий, хамаагүй шүү. Нэг Харин жоохон шууган тариад ах шиг нууцлаа. Зүгээр тэр хамаагүй шүү дээ. Манайх тий ямар сериосны юм байгаа биш. Би сая ингээл нөгөө бас нөгөө хоцорсон шалтгаанаа хэлээ тий. Манайхан чинь монголчууд чинь нөгөө нэг бас үзэгчдээс бас уучлалт. Ягаад гэвэл бид нар нөгөө 7 цагтаа эхэлж чадахгүйсэн шалтгаанаа хэлье гэсэн юм аа. Тэгээд сая нөгөө нэг Оросоос ингээд төвжирдэг болсон шүү дээ. Тий, нөгөө нэг юу байхгүй. Манайхан чинь нэг юм бороо цас ч гэдэг юм уу ийм байгалийн үзэгдэл болчоор л ингээд бөглөрчтэй айгуу сонио. Би бас тэрийг ойлгодог. За яг цастаа явахад бол яг гулгаа мулгаатай ч гэдэг юм жоох хэцүү л байдаг баг. Гэтэл чинь ингээд бороо зүгээр нэг шивэрх төдөд л ингээд бөглөрөөл тэгээд нөгөө таахаа нөгөө замын цагдаа бас муулаад яах нөгөө өөрснийх нь ажил юм чинь тэгээд зарим хэсгийг ингээд гүйлгээл зарим нь ингээд явуулахгүй. Одоо жишээ нь би болохоор сая бүр шууд ингээд лагер дээрээсээ ирж байгаа байхгүй. Яагаад лагер явж ийн гэхлээр тэнд очиж нөгөө эн чи бороо шороо орж ийн. За дээвэр мэвэр янз бүрийн юм янзлаад тэгээд бас нөгөө хүчтэй салхин тэр бас болсон шүү дээ. Хэд хоногийн өмнө. Тэгээд тэрнээсээ болж очиж бас нөгөө янзлах юм байлаа. Тэгээд шууд наашаа ирлээ. Тэгээд жоохон бөглөр таглараад жоохон оцорцсон шүү. Уучлаарай. Тий. Би ч яах вэ? Тэгээд хүмүүс үзэгчтэй уучлаарай. Харин уучлаарай л гэж байгаа юм тий. Би өдөр болгон миний амьдрал чинь болоод тэгээд нөгөө нэг гэрээсээ гарахгүй байгаа болохоор надад хамаа авахгүй шүү дээ угаасаа. Тий. Ямар ч байсан туяага унтлаггүй ингээд бидрийг хүлээгээд ингээд шөнийн 4 цаг одоо баг үүр цааж байгаа. Тийм үед ингээд босцсон зайлвал ингээд сууж байгаад их баярлж байгаа шүү. За. Тэгвэл угаасаа би ч найз нартайгаа миний бүх найз нар чинь дэлхийн өнцөг болон бүрт ингээд нөгөө амьдарч идэг болохоор тэгэл нөгөө угаасаа л тэгэл яриалсан чи яаж юм янз бүрийн цаг мөчөд бол тэгэл боссон тий. Тий. Яг үд болчихлоо тийш. Тийш. Одоо бас нэг маа нэг найз бас наа чи гэр бүлэрээ байдгийн. Тэгээд айл хотод байдаг лээ тий. Чикагод байдаг лөө яадаг лээ. Нэг нь болохоор бас DC-д байдгийн. Тэгэл байж байгаа. Тэгээд сайн уу яаж ийн үү гэж тэгж би бас ярьсан. Тэгсэн чинь ингээл гэртээ байгаа. Тэгэл яг нөгөө маа туяагийн хэлдгээр нөгөө онлайнаар хүүхдүүд нь хичээлээ үзэл байж гэнэ гэл тэгсэн. Гэхдээ юу юм бэ лээ? Хичнээн ингээд бид нар ингээд нөгөө цоглог байгаа юм шиг ч гэсэн нөгөө дотны хүмүүсүүд нь сайн уу гэж ганц үгийг хүлээдэг юм биш шүү дээ. Тийш дээ. Тий. Яг тэгэхээр бид нар чинь нөгөө гадагшаа дотогшоо гарч байхгүй байгаа болохоор ерөнхийдөө болоод штэ яг л тэр нэг зүгээр сайн байгаа үстэй гэдэг үгийг сонсох гэж хүлээдэг юм байлээ дотны хүмүүсээс. Тийм болохоор бас чи мундаг байна. Тэгээ тэр хэд чинь айгу баярлцсан явж байгаа. Хичнээн ч чамд хэлэхгүй шүү дээ. Ингээд нөгөө бодчихсон ч гэсэн хэлэхгүй байхгүй юу? Тий. Гэхдээ манай наан чин байгаа маа найз одоо 3 4 хүүхэдтэй байна. Бас нэг манай зураглаач бас манай ангараг гээд найз бас наан чин бас эхнэр хүүхдтэйг бас амьдрдیں۔ Тэгээд би нөгөө сая тэр нөгөө багынхаа найзыг яриад байна л да. Тэгээ нөгөө ярьсан чинь их баярлж ийсэн аа яг хэлсэн л дээ. Нөгөө нэг төрсөн өдөр нь болохоор би шууд залгаад ингээд яасан чинь нөгөө бид нар их багада их олуулаа нийлдэг байхгүй. Тэгээд нэг багын найзууд тэгээд зүгээр групптэй. Тэгсэн чинь би анх удаа видео кол хийгээд найз руугаа ярьсан гинэ. Тэгсэн чинь маа найз яг үннээ хэлж байгаа. Нөгөө чинь байдгүй шүү. Миний муу найз залгаж төрсөн өдрийн минь төрхийн даа гэл яг үнэн баярлсан сэтгэлээр хэлжлээ лээ. Цаана тэгээд нөгөө Америкт байдаг монголчуудтайгаа цуг нөгөө төрсөн өдрөө хийж байгаа болтой байсан. Тэгэнгүүтээ
За эдгээр энэ ч ингээ бужигнаад байж би юу яагаад тахаа гараад найзтайгаа яриад тахаа гэж гараад ярьж илээ. Тэр бас гоё юм байлээ. Би яг энэ дашрамд хийлэхэд штэ ингэдгийн яг бид нар чи өнөөдөр нөгөө нэг хүний газар амьдарч байгаа боловч сайхан юм шиг харагдаж байгаа боловч яг үнэндээ бол штэ дотны нөгөө нэг бүр хар багасаа найзлсан ч гэдэг юм уу тийм хүмүүсээсээ л ингээл нөгөө мессеж авахыг хүлээд юм байлээ. Өчнөө олон найзтай байсан ч гэсэн муухад сайханч ядууч баянч миний найз гэдэг утгаараа хүлээгээд идэг байхгүй юу? Тийм болохоор бүгдэнд нь ингээл тэ хол байгаа хүний газар амьдарч байгаа тэр хүмүүстэй бас нэг сэтгэлийн үг нэг ширхгийг хэлэхэд бид нар ч юм баярлдаг шүү дээ. Тийм байл харин тий. За тэгээ манай амраа маань болохоор ямар шалтгаанаар оролцохгүй байна гэлээ. За би яг энийг далимдуулаад араас нь яг хэлэх гэжсэн чинь чи асуучлаа. За. Миний найз болохоор чинь одоо ингээд нөгөө нэг юугаар ирсэн байна л та одоо нөгөө нэг үзэсгэлэн арга хэмжээ мэмжигээр л одоо 1 сард ирсэн юм байна. Чикагода. Тэгээд яг болсон чинь одоо ингээд нөгөө нэг 20-нд орцсон. Тэгээд одоо Вашингтон DC-д нөгөө айл хэсэл яваад байгаа юм байна. Тэгээд нөгөө нэг ер нь Америкт чинь нэштэй нэг сайхан юм шиг харагддаг ч гэсэн яг үнэн нүүр царай болоод ерөөсөө л тэгэл юу штэ. Би ч гэсэн одоо яг би өөрөөрөө л ингээ бодож байгаа хгүй өөр дээрээ тусгаж авч байгаа хгүй. Би ч одоо ингээд охинтойгоо хоёулахнаа хоёр бинийг ингээл нэг айтайхан авч явах гээд ингээ байж байгаа гот чинь хин нэгэн хүн орж ирээл тэгээ тэгүн гот чинь өөртөөрөө ч байж чадахгүй ч гэдэг юм уу. Одоо тэгэл те ингээл бас ингээл хүндрэлтэй байхгүй юу. Би амар санааг айгу ойлгож байна. Дээр нь тэгээд ингээд тэр айлд ингээл нөө зочны өрөөнд нь буудан дээр нь ингээл унтаал хөрхийн амтнд дараагийн онгоцонд нь би багтах ч юу бүүч юу гэдгээ чи мэдэхгүй ингээ явж байгаа. Дээр нь өнөөдөр ийм нэвтрүүлэгт орчих юм болвол илүү дутуу ийм ингээ ярьчих юм болволч гэдэг юм уу. Би өөрөөсөө л тэгж бодож байгаа байхгүй яг үүндээ бол амрагийн өмнөөс бодож байгаа тий. Тийм сэтгэл гаргаад ингээд хүн ингээд гэртээ байлгаж гин тий ингээд ер нь Америкт чинь штэ баян тарган өстө тасгалцсан ингээл нөгөө нэг чи манад энэ өрөөнд манай амьдрал өөжид тий ингээд дуртаагаараа бай гэдэг тийм асуудал юусоо байхгүй. Яагаад гэвэл энэ чинь штэ айгүй их цалин өгж байгаа юм шиг мөртлөө тэр хэмжээгээр нь буцаагаад авчдаг орон байхгүй юу? Тий, өртгөн өндөр юм чинь. Тий. Одоо жишээлбэл одоо би одоо ингээд гаднаас хүн орж ирээд ингэх юм бол за 3 сараас илүү би тэр хүнийг ингээд нөө баярлуулж чадахгүй шүү дээ. Одоо за уучлаарай та манай байрны төрөөс тэр байна. Цахилгаан маань тэр байна. Өнөөдөр манад амьдарч байгаа бол хүнснээс ингээд хуваалцаарай. Цахилгааны мөнгнөөс хуваалцаарай. Хогны мөнгөөс хуваалцаарай. Тэ түрээснээс манай хуваалцаарай. Энд чинь нэштэй өртөг өндөртэй учраас энэ хүний чинь тэ жирийн хүн ирээд за ээж аммаа нь ивэл бас ондоош штэ. За яг үнэндээ бодоод штэ миний төрсөн ах トゥ ирэх юм бол 3 сараас илүү амьдрах юм бол би ч гэсэн яг ийм зарчмаар амьдрах байхгүй юу. Тэгэхээр би одоо үнэхээр амар санааг ойлгож जैन. Тэгээд хүнд дараа болохгүй юмсан гэж байж байгаа. Илүү дутуу юм ярьчих юм бол дахиад нэг ондоо айлыг хайгаад тэ ингээ явчихвээ гэж бодсон болоодаа л гэж би бодож байна. Тийм ээ тийм. За яг нэг сүндрүүлээд явах л гэж бодсон баг те тэгвэл. Тийм. За наашаага ингээд би за найзаагаа авчий гэж би бодъё. Тэгэхэд би баруун эрэгт амьдардаг. Тэгэхэд тэр хүн чинь зүүн эрэгт байгаа аахгүй юу? Одоо онгоц одоо ингээд одоо яг ийм болж байгаа аахгүй юу? Өнөөдөр онгоцны плед авъя гэд онлайнаар плед захиална. Цагийн дараа уучлаарай. Энэ нислэг нисгэ байл нисгүй болж байна гэд
цуцлагдж байна. Аа. Тэгтрээ шүүдээ за нислээ гэж байгаа. Би одоо телевизээр л харж байна л да нислээ гэж байгаа. Тэгээд гуц чинь одоо яг коронатой байлцж байгаа нөгөө эмч чинь хамгаалалт сайтай ингээд бүх юма хамгаалаад ингээд онгоцон цуусан гэсэн чинь тэр ганц нисэж байгаа онгоц нь одоо ингээд битүү хүнтэй яаж хийж яагаад хамгаалсан ч гэсэн 3 хоногийн дараа тэр хүн корона авцсан одоо ингээд нөгөө нэг эмнэлэг твцсэн ингээд нөгөө бүх ингээд гуурс муурсаа ингэсэн яаж би эмч хүн коронатой байлж байгаа эмч хүн гэтэл би өнөөдөр би яаж хамгаалаад энэ короныг дийлж чадсангүй би өнөөдөр ингээ хэвтэж байна гэд ингээ мэдээгээр ингээ гарч байгаа байхгүй. Тэр хэцүү яа. Тийм болохоор би амар санааг буруутгах чадахгүй байна. Зөө. За тэгээд амар санааныхаа өмнөөс үзэгчдээс уучлалт хийсэн юу тий. Монголын бас мундаг сайхан каллиграф зураг зурдаг мундаг том зураач магадгүй манай монголчуудын нөө монгол эрчүүдийн дотор нөгөө ээгүү гэж байдаг шүү дээ нөгөө эр хүний бардам зан гэдэг утгаараа хүний газар бас мууга харуулж яахгүй ч гэж бодсон юм билүү. Би яг нөгөө хамаагүй одоо хилчдэг болох дээр хилээс нь ашлаа л да. Тий. Амраага бас тэгж байгаа болов уу гэж бодоод л хэлж байгаа юм тий. За. Угаасаа би өөрөө амьдэрдэг би мэдчихээн. Тий. Ер нь тэгэл хэцүүлтэй гадны оронд байгаа юм чинь тий. Өртөг өндөртөө хэцүү шүү. Хоёлаа нөгөө өмнө нь болохоор эхний 2 дугаар, 3 дугаар байна уу? Ерөөсөө энэ санал сэтгэгдэл энэ төр асуулт хариулт энэ төр ерөөсөө аваагүй. За одоо хоёлаа манай туяагаас асуух асуулт байж магадгүй эсвэл зарим нэг нь одоо бас сэтгэлдээ хэлнэ. Тий. За эдгээр хүсэл нь хаа л гэсэн байна. Цэлмэг сайн байна уу гэсэн байна. За Төмөрбаатрын хөвсгөлөө Анжела мундаг шүү л гэсэн байна. Зүрхтэй үнсэж байгаа энэ тэндээ зүрхтэй нүдэн зүрхтэй энэ зөндөө гоё эможи явуулсан байна шүү. За энэ уугурч Монгол өчгөр бих бишээ. Нөгөө жижигхэн болохоор сайн харагдахгүй байна. Хай гэсэн байна. Инх шиг инхүүш орой минь дэгчээ гэсэн байна. Орой минь дээ. Цэги цэцэг орой минь гэсэн байна. Тийм. Санцоо оройны минь тэгээд ийм сайхан ярзайсан сайхан эможи явуулсан байна. 4 шиг. За Балдан General бас байнга ордог юм байгаа. Орой минь сайхан нэвтрүүлэг хийж байгаа танаа хамт олонд баяр хүргье. Энэ мундаг бүсгүй байна лээ шүү гэж байна. Өмнөх нэвтрүүлгийг чинь л үзсэн юм шиг байна тий. Баярлалаа. За Батбаатар хайдав мундаг бүсгүй юм аа гэж байна. За Намун бэлэг лайк явуулсан байна. Индра орой минь гээд алга ташлт явуулсан байна. Энд өглөөний мэндэ өглөөний 5 цаг болж байна. Харин тий өглөө одоо үүр цайж байна. Уучка уучрал сая орлоо US-д байдал ямар байгаа юм бэ гэж асууж байна. Одоо ярьж илээ. Тий сайхан сонирхолтой мэдээлэл өгч байгаад баярлалаа л гэж Төмөрбаатрын хөвсгөлөө. За ингээ коммент маань араас үргэлжилж байгаа. За ингээд одоо хүндэтгэлийн микрофон туяада шилжүүлье гэж. За би тэгээд бас нэг ярмаар бичсэн юм байгаа. Би нөө түрүүхэн нэг ганц нэг монголчуудтайгаа холбогдсон нөгөө буян хийж байгаа. Тий. Тэгээд одоо ганц чимэг насан гээд бүсгүй маань юу яасан баггүй юу? Ингээд нэг монголчууд одоо бид нар чинь нөгөө нэг баруун эрэгт амьдардаг шүү дээ тий Сан Франциско. Тэгэн гуц чинь тэнд чинь яштэй нөгөө нэг ингээд бас монголчуудын холбоо байна. Дээр нь тэгэл
ресторантай тэгээд өөр ингэсэн бизнестэй айгүй олон хүмүүс идэг байхгүй юу. Тэгээд тэр нөгөө нэг Бэрия монголчуудынхаа нөгөө нэг пэйж дээр айгүйх ингээд юм зар байсан би тэгээ харж исэн чинь нөгөө нэг ганц чимэг манай найз юу одоо ингээд нэг ядарсан зовсон монголчуудтай тусланаа тэгээ хуушуур хийгээд наадмын хуушуур хийгээд тэгээд зараад тэгээд тэрнийхээ мөнгийг хандивлнаа гэсэн байсан байхгүй юу. За. Тэгээ би өнөөдөр ямар хүмүүст ингээд нэг юу яваа буян болвоо гэж би өнөөдөр ярьсан чинь үнэхээр шүү дээ манай монголчууд чинь яг манай амар санаатай адилхан ийм бардам хүмүүс үүд юм байна. Ядарч байгаа ч гэсэн хэлдэггүй. За. Тэгээд бид нар чинь ганч мэгт хоёр чинь угаасаа л 20 жилийн өмнө ирсэн адилхан оюутан байсан үлсэжсэн улсууд болохоор чинь бид нар мэдж байгаа. Тэгээд ямар ч лээсэн ганч мэг маань нөгөө 1000 хэдэн доллар олсон юм байна. Хуушураа зараад тэгээд бид нар ч оюутан байсан болохоор оюутан байхдаа өлсдөг байсан. Бид нар ч гадаадын оюутан гэж явна шүү дээ. Нөгөө international student тэгээд нөгөө нэг Америкийн оюутнаас хэд дахин илүү мөнгө төлж сурдаг байсан. Яг тэрийгэл бодоол ингээл тэгэл нөө юу яасан юм бэ? Монголчуудын холбоо оюутны холбооны дарга байсан нэг залуу. Тэр айгу мундаг залуу л да. Угаасаа би нөгөө нэг 15 онд анхны шавуугаа хийхэд англи хэл дээр миний шавуу хөтлөж ирсэн. Тэр залууд өгөөд тэгээд нөгөө залуу маань ядарсан оюутнуудтай тараанаа тэгээд нэрсийн танд буцаагаад мэдэгдэх болно гэсэн байна. Тэгээд манай ямар гоё юм бэ? Бүгдээ сайхан нэг алгадагчи. Тэгээд дээр нь тэгээд нөө энд нөгөө юу манай дайма оюуна хоёр байдгийн тэгээд тэр ингээд нөө химийн цэвэрлэлд ажилладаг 2-7 хоногийн өмнө бахан хоол хийгээд тэгээ ядарсан зовсон улсуудтай бас тараасан юм шиг байлээ. Тэгээ монголчуудын холбоо маань би түрүү ярьжсэн шүү дээ. Монголчуудын холбоо ингээд нөгөө ер нь хүмүүстэй нэмэр болж байна. Манай консулын газрынхан үнэхээр нэг юу хийгээд байгаа юм бэ гэж нөө ярьсан шүү дээ тий. Монголчуудын холбоо маань бас ингээл холбоол ингээл бас мундаг байна. Энд амьдарч байгаа хүмүүс маань л ингээ бие биендээ ингээ хандаж айгүй сайхан юм хийж байгаа. Гэтэл шүү өнөөдөр би одоо яг ингээд би гинт нөгөө нэг энэ нэвтрүүлэгт орох болсон болохоор би одоо ингээд консулын газар маань ер нь юу хийж байгаа юм болоо гэдэг нөгөө сайт руу н ороод бас харлаа л да. Би дахиж муулах гээд байгаа юм биш. Магадгүй бидний энэ нэг ярьсаг сонсоод ч гэдэг юм уу ингээд нөгөө бас нэг хүн юм байна да. Монгол хүн юм байна да. Бас нэг юу яасан байдгүй гэж бас сайт руу н ороод харлаа үнэндээ бол юм шеэрлэл явдаг газар юм байна. Хамгийн сүүлд нэг шеэрлсэн юм нь 5 сарын 15 л байгаа байхгүй юу. Хийсэн бүтээсэн юм ерөөсөө байхгүй. Би тэднэртэй байлдах гээд байгаа юм биш. Гэхдээ тий одоо би ингэж бодож байна л да. Одоо би одоо сонгуул болох гэж байгаа. Тэгээд нөгөө нэг дөнгөж консул шинээр ирсэн солигдоод тэгээд нөгөө буруу зүрийн юм яриад буруу зүрийн юм хийгээд Монгол руугаа буцчихгүй угаасаа Америкийн нэгдсэн улсад хүмүүс ирэх гэж алцсан болдог гэж би сонсч ирсэн. Тийм болохоор нэг засгийн газрынхаа дургуй хүрчихгүй юмсан л гэсэн л нэг юм хийдгийм болоо даа л гэж би бодож байна. Надад айгаад авьяа сороо амьдрдаг болохоор. Тий, хөргөдөө чаавас минь зайлвал тэгэл нөгөө Монгол улсынхаа засгийн газраас гадаад явдлын яамнаас ч гэдэг юм уу зайлвал буцаагаад эргүүлээд татагчих болов гээл тэгэл нэг жоохон нөөгөөл байж байгаа юм байна л да тий. Угаасаа хугацаанд дуусаагүй байхад татагдсан байхгүй юу. Тэгээ яг тэгчвэдэл гэж яагаад байгаа юм болов уу? Яагаад ингээд монголчуудынхаа төлөө тий ингээд монгол хүмүүсийнхаа эрх ашгийг хамгаалах гэж тэднэрт нэмэр болох гэж Монголоос цалинжаад ирсэн байгаа мөртлөө яагаад ингээд хаан
хаан юм шиг аашлаад ингээд сууж идгийн. Тэгээ би одоо ингээд мэрсэн нөгөө тэр БВ монголчууд гэдэл групп руу ороод үзэнгууд чинь зүгээр л нэг бичиг баримт гаргаж өгөхийн төлөө бүр ингээд нөгөө нэг бүр их зан гаргаж яанлгийн сонголт хийхийн төлөө их зан гаргаж яанлгийн тэгээд тэр чинь ажлын юм байгаа үстэй гэж хүмүүс ингээд бичсэн байна. Би тэгээд ямар сайн ба ер нь байх хэрэгтэй юм уу да хэрвээ одоо үнэхээр ингээд тэгээд ер нь монголчуудыгаа төлөөлж чадахгүй юм бол тий энд байгаа хэрэг байна уу та гэж юу? Тийм а хийгээд байгаа юм чинь. Тий. Өөрсдөө бид нар юм ингээд хийгээд байгаа чинь яагаад ингээд тий үнэхээр ингээд хэрэгтэй. Тий. Одоо бүр манай туяагийн бүр хэлэх муу үг нь дуусчаа гэдэг шиг нэг хошин шогдор гардаг шиг байдаг шүү. Тэгээ би дуусчих гэж. Тий, ингэдэж штэ. Ингэдэж штэ. Өнөөдөр би маш яасан вэ? Хэлэх муу үг нь дуусчаа гэж байна штэ. Тий. Юу хийсэн юм бол доо гэж удаад би өнөөдөр сайт руугаа орж харж байгаа байхгүй юу? Тий, чи ядаа тий, мэдээлэлээ шинчилж юу? За, аль дээрээс хойш одоо юу өөрчлөгдсөн бэ? Монголчуудаа ямар мэдээлэл хүргээд яаж холбогдоод одоо учрыг нь олж байгаа юм болоо гэж ороод харсан чинь өлегтэй юм байхгүй л байсан юм байна л да, тий. Чир л байгаа байхгүй юу? Үнэн чанартай одоо би 7 хоногт лайв хийх болгондоо Америкийн талаар ингээл нөгөө нэг өнөөдөр юу болж гэнэ гэдгээ мэдээлж байгаа шүү дээ. Гэтэл манай консулын газар нь шүү дээ надаас илүү байх хэрэгтэй байхгүй юу гэж айгаа өөрийгөө магтаад. Тий шүү дээ. Тий. За манай уучка учрал маань гадаад байгаа та хэд маань болгоомжтой байгаарай л гэж байна. Асар болгоомжтой байгаа. Үнэхээр болгоомжтой байгаа. Лили амжилт хүсье. Бие бодорой гэж байна. Баярлаа. За мундаг байна шүү л гэж байна Лили. Дарья манайхаа байгаа. Дарья гүнцэн бол мундаг байна шүү л гэж байна. За ингээ коммент үргэлжилж байгаа. За хоёулаа цаашаа одоо үргэлжлүүлээ сайхан ярина. Тэгээд юу яаж яана хэцүү юм нь болохоор штэ манай нөгөө монголчууд чинь одоо л дөнгөж хөлөө олж эхэлж байгаа штэ тий одоо л дөнгөж хөлөө олж эхэлж байгаа гэтэл шүү дээ нөгөө нэг дөнгөж ингээл бизнес дөнгөж нээгээд ингээл аюу гоё явж исэн одоо би түрүү ярьсан штэ ингээл нөгөө наадмын хуушур хийсэн бүсгүй маань ингээл түшиний ресторантай байсан чинь одоо ингээл нөгөө нэг бизнес нь хаацсан тэгүн гол штэ нөгөө юу эзний нэштэй түрээсээ нэхэд идэг тий тийм асуудалд орж байгаа тэр чинь нэштэй айгүй гоё ингээд нөгөө Берклигийн их сургуулийн хаажууд ингээд гоё ресторантай өдөр шингүү хүмүүс ордог мундаг ингээд нөгөө сагсан бөмбөгийн одууд модууд ордог тийм гоё ресторан байсан ч одоо ингээд нөгөө нэг айгүй хэцүү түрээсээ төлж чадахгүй ч гэдэг юм уу миний дотны нэг найз штэ ингээд химийн цэвэрлэгээний бизнес нээсэн дөнгөж нээгээл нэг хэдхэн сар болж исэн чинь энэ коронавигоос болоод ингээд бүх бизнес хаагдсан. Тэгээд түрээс ингээд нөгөө нэг өөрөөсөө гаргаад яагаад сүүлдээ бүр ингээд нөгөө нэг мөнгөч байхгүй болоод хаахаас өөр аргагүй ч гэдэг юм уу те. Одоо монголчуудын хувьд бол яг тийм байгаа байхгүй юу? Үнэхээр ингээд хэцүүдж байгаа. Гэтэл Америкчуудын хувьд бол үнэхээр хэцүү. Би нөгөө 7 хоногийн өмнө лайв хийж байхдаа юм харж исэн. Тэр нь болохоор штэ яг за 7 хоногийн мэдээ шүү. Би өнөөдөр хараагүй юм байна. Америкийн нэгдсэн улсад 22 сая бизнес бүр мөсөн бизнесээ хаацсан. Тэр тусмаа миний орох дуртай дэлгүүр одоо хүмүүсүүдийн мэддэг Neiman Marcus гэдэг юм уу, J. Crew гэдэг юм уу. Тийм нөгөө дэлгүүрүүд бүр bankruptcy дампуурлаа зарласан байна. Тэгээ улсын тэгээ одоо яах вэ? Тэр болгон дээр одоо юу гэдгийг тусалцаа энэ төр үзүүлэхэд тэр төр зур одоо юу гэдгийг хөнгөлт болгох ч гэдэг юм уу? Тийм зүйл байх уу? Тэрэн дээр болохоор ерөнхийдөө бол ийм байхгүй юу? Хүмүүс ингээд бослог гаргаад ингээд би түрүүн хэлжсэн шүү дээ ингээд буута шуутай ингээд бослог гаргаад маскгүй ингээд бослог гаргаад миний эрх чөлөө яг л та нар шүү дээ нөгөө нэг гэр шоронд бид нарыг хорж идгийн энтер гэл нөгөө нэг боо юм болол ингээд гарч байгаа байхгүй юу?
Тэгэнгүүт штэ нөгөө засгийн газраас штэ одоо ингээ мууж болгон одоо яалтчгүй корона гэдэг нэг асуудал тэгээд нөгөө юу эдийн засаг гэдэг нэг асуудал хоёр юм болчиход байгаа байхгүй юу? Одоо коронавигоор хүү эдийн засгаар хүү гэдэг алинч буруутгах ямар ч тийм одоо юу гэдгийг сэтгэл байхгүй одоо ингээд хуваагдчихж байгаа байхгүй юу ерөөсөө тэгүн гот одоо ингээд за тэгээд ингээд нөө бизнес өнгөрсөн 5 дахь өдрөөс эхлээд ингээд манай мужид гэхэд чинь одоо нээж эхэлж байгаа. Гэхдээ бүгдийг нь биш. Зарим нь ингээд нэгээл наадах ингээд нэг баар ингээд нээсэн чинь ингээд бүгдээр ингээд шаваад нөгөө нэг ойр гараагүй усууд чинь ингээд шавангууд чинь бүр ингээд нөгөө нэг цагдаа магдаа нэрэл бүр эцэд нь өөртөө баярлж гин гэж байгаа байхгүй нөгөө нэг ашгүй цагдаа ирлээ гэх мэтчлээ. Тэгээд нөгөө нэг хомс өсчний газар тэгээд наазах нь гэдэг чинь одоо ингээд шүдний имлэгч гэдэг юм уу одоо тэр газар чинь нэгтгэхгүй болоод болохгүй хүмүүсүүд чинь хэцүүдч эхэлж штэ. Тийм. Тэгээд гот ч одоо нөгөө шүдэ үзүүлдэг ус чинь тий. Гэхдээ одоо өнөөдөр миний шүд ингээд өвчлөөгийн гол очиг гэсэн ч очиж чадахгүй яах юм бэ? Яг л тийм асуудалд өчнөө хүмүүс орж байгаа шүү дээ. Тийм шүү дээ. Тийм. Тэгэл асар их юм байна л та. Ер нь бол Монголд бас сая тэгсэн сонссон уу? Нөгөө нэг нийслэлээс одоо захирамж гаргаад за ингээд хөл хоройг одоо юу гэдгийг дэлгүүрүүдийг болохоор 10 цаг хүртэл ажиллуулж байгаа байхгүй юу? Тэгээд жижиг газруудыг бол тэгээд тэрнээс өмнө бас хааж гэсэн тиймэрхүү захирамжтай. Тэгэнгүүтээ сая захирамжаа өөрчлөөд буцаагаад 12 цаг болгоод шөнийн 24 цагаас хаахаар болгоод за тэгэнгүүтээ за жижигхэн паб, ресторанууд бол ажиллаж байгаа л да. Том хэмжээний энэ night club-ууд эдрийг сая бас тэгээд тэр захирамжаар нээсэн юм л да. Тэгэхгүй бол одоо энэ улсууд чинь одоо яг саяны хэлдгээр бол дампуурлаа зардлахад бол одоо ойрхон байна шүү дээ зайлвал. Тэгэнгүүт нь нөгөө night-а нээсэн чинь сая за би бас алдаж магадгүй шүү. 2 хоног миний мэдхээр бол 2 хоног л нээсэн шиг санагдах юм. 3 хоног ч байна уу. Тэгсэн чинь зүгээр нөгөө манай монголчууд чинь яг л тийм болсон. Цангасан адуу их хичээл зүгээрээс бүгд нөгөө найт чинь цуглараад нөгөө хит их хүн цуглаж болохгүй гэсэн чинь арай их хүн цуглаад бүр ингээд гадаа нь байгаа ингээ очрыг харахад л амар байгаа байхгүй нөгөө картын бараанд очрлж байгаа юм шиг. Тэгэхээр чин дотор ямар амар байна гэдэг нь ойлгомжтой шүү дээ. Өдөрч багтахгүй байгаа байхгүй. Тэгэл гисэн чин дахиад нийслэлээс захирамж гаргаад шууд хаацсан шүү дээ. Одоо болио ингэж нээх юм бол одоо ерөөстэй имх самбраагүй байдал ингээд дамжираад өдөр хачин болох юм байна гэд шийдвэр гаргаад маргааш нь шууд улсын онцгой комиссоос тэгээд одоо мэрэгжлийн хяналт цагдаа магдаа ингээд бүх улсууд нэг сууж агаад шууд юу хийгээд хэвлэлийн баг хурал хийгээд за тийм газруудыг одоо эрхийн түтгэлзүүллээ хаалаа энэ төр гээд шууд бүгдийг нь хэлсэн шүү дээ. Ер нь бол тэр зөв шүү дээ. Яг тэгэхээр Солонгост ч гэсэн одоо ингээд бүх өвчин намдсан байхад чинь одоо ингээд night club-ос болоод ингээд дахиад ингээд ингээд эхэлж гин гэдэг чинь ерөнхийдөө бол олон хүн өнөөдөр ч гэсэн би мэдээ үзэл ингээд байж исэн чинь өвчин авсан улсууд ингээд нэг 2 дахь удаага өвчилж гин гэж байна. Зарим хүмүүс чинь маск зүүх чинь ямар хэрэгтэй ингээд нэг өөрөө тусаагүй болохоор маск зүүх нь ер нь ямар хэрэгтэй гэл бас нэг эсэргүүцэл ингээл яриад иймэрхүү юмнууд ингээ явж л энэ л та. Гэхдээ ерөнхийдөө бол энэ одоо хийцээ тусах мэдгүй байна. Би бүр заримдаа ингээд би бүр хэлж мэдгүй байна. Одоо ингээл 4-5 жил үргэлжлэн гингууд чинь гутраал одоо ямар сайн да. Тэгэл
нэг гоё юм бодъё, гоё юм сэтгэе ерөөсөө гэдэг энэ одоо 4 5 жил дуусахгүй юм чи одоо ямар юм хийдэг юм бэлээ гэл айгүйх юм бодоод тэгэл ингээл өөрөө бас ингээл юм сэдж мэдээлэл ингээл явж илэн л доо ингээл нөө юм хийхийн тулд ингээл тий өнөөдөр өөрийнхөө мэрэгчлэр ингээл гэдэг юм уу хийх дуртай юмаа ингээл хийж чадахгүй хэдэн жил үргэлжлээ чилээ гэдэг утгаараа ингээл хүн болгоно нэг бас нэг гэхдээ эрэг талаар нь юм л бодчихлээ л да. Тий. Тэгээ ерөнхийдөө энэ Европын холбооны л байгаа энэ Европууд л ер нь нэг жоохон хайнга байсан юм шиг. Германд байгаа хүнтэй холбогдоход бас тэгжээлээ шүү дээ. Эхний ээлжинд бол германчууд бараг тэгсэн шүү дээ. Та нар маск зүүсэн ч зүүгээгүй ч энэ өвчнийг тусан ч гэдэг юм уу. Америк угаасаа тийм байсан. Одоо ч гэсэн Трамп маск байгаа шүү дээ. Харин тийм Герман бол тэгсэн тэгээ яалтчгүй эмийн сангууд нь маск болцсон гэсэн л дээ. Тэгээ сүүлд нэг масктай болсон юм уу та? Сая би чинь бүрээс шакнд орлоо шүү дээ 2-7 хоногийн өмнө. Нөгөө найдын цаас чинь манад нэг томор навахад нэг манад 3 сар болдог байхгүй юу? Хоёулах 80 чинь. Тэгээд би нөгөө найдын цаасанд хүмүүс алцаад ахлаар энийгээ л өнгөрчээсэн. Тэгээд маск би ерөөс нэг санаа зовоогүй. Миний охин ч нэг хол сургууль явдаг болохоор аваа хадгалсан байсан юм бэлээ. Яг ингээл 2 сарын дараа ингээл нөгөө нэг маск дуусаад, нойлын цаас ингээл дуусаад гэсэн чинь эвгүүцдэг юм байгаа үстэй тий. Тэгсэн чинь 7 хоногийн өмнө би дэлгүүрт орсон чинь нойлын цаас багаар ирээл хүмүүс чинь яг гэвэл хүмүүс чинь амар хийг аваад тавьсан хүмүүс чинь одоо авах шаардлагагүй болонгууд чинь ингээл нөгөө байж лээж байгаа байхгүй юу өдөр болгон ингээл тавьж байгаа. Тэгэл ингээд дахиад нэг дэлгүүрт орсон чинь тэр өдөр айгүй аз жаргалтай өдөр байсан. Дахиад нэг дэлгүүрт орсон чинь нөгөө маск байж идэв. Тэгэхээр би 2-ыг авах уу 3-ыг авах уу гэж бодоод нөгөө хайцсан дотор 15 ширхэхтэй. Би бүр өнөөдөр чи ямар өстө боин дэлгэрсэн өдөр байж гэх шиг. Нойлын цаасны дэлгүүрт нь маск нэг дэлгүүрт нь яаж хаад манай гэрт нөгөө дуусчихсан нэг жилхүү те. Тэгээд ерөнхийдөө одоо буцаад ингээд нөгөө нэг одоо тэр маск чинь өөртөө нөгөө өмнө байдаг маск биш байхгүй юу? Ерөөсөө ингээд нөгөө нэг face cover гэдэг чинь ерөөсөө зүгээр нөгөө нүур хамгаалах гэдэг утгаараа. Тий. Тэгэл нөгөө хүмүүс чи хийгээл хэлж штэ. Одоо манай монголчууд чинь бас нөгөө энд бас нэг гоё юм ярихад манай монголчууд штэ гэрээрээ ингээд өөрсдөө маск хийгээд тэгээд нөгөө монголчуудтай тарааж ийн илүүдтэй маска зарчаад тэгээд үлдэгдэл маскгүй тэг монгол хүмүүстэй хэцүү байгаа дутагдaltaй байгаа хүмүүстэй ингээ бэлгэлж ийн энтергээл ингээл бас өнөөдөр ингээл сонсч л байгаа хгүй. Гэхдээ би нөгөө нэг сайтаараа харж л байгаа юм л да. Тэгээ ингээ бодохоор нөгөө түрүүний ярьдгаар болохоор ер нь болоод байна шүү дээ. Олон жилийн өмнө ирсэн монгол хүмүүс чинь яг өөрсдөө байж идэг нөгөө тий илүү дутуу зангуугаар тий ингээд дэждэг санаа байхгүй тий буйна хийгээл ингээл явж байгаа. Тэгээд над руу ч гэсэн ингээл амар олон зүгээр л ингээд таньдаг байсан найз нар маань аягүй ингээл ярьдаг болсон. Би тэгээд амар одоо сүүлийн үед дандаа ийм болсон ш. Яадаг гинэ. Инки мааши. Инки шүү. Одоо энэ Америкт байгаа иргэн тайрныхаа Солонгосчууд чинь ингэдэг үстэй. Тэрийг нь мэдгүй юм аа. Солонгосчууд чинь ингэдэг байхгүй. Энд чи зүрх байхгүй. Солонгос кино үзчихээ. Атлаа. Аах нөө Америкт ирээд оюутан бахтаа тэгээс нөө сериал үзээд нойргүй хоноод хичээлээсээ хоцорч моцордог л байл. Одоо бол Солонгос кино гэнгүүт нөө oh my god инээ төрдөг болсон шүү. Тийм одоо яг Солонгосын кино бас гайг болсон шүү дээ. Хоёлоо одоо тэгээ хайлал гоё кино руу орно шүү дээ. Тэр сая тэр Оскар янз бүрийн нөгөө нэг 7 трофи авдаг.
ямар кино вэ би бүр нэрийг мартчихж. Тэрийг би үзээд Паразит. oh my god амар тийштэй. Parasite лөө. Тий. Parasite тий. Тий. Тэрийг үзээд би бүр өстэй нэрээ өстэй солонгосууд ч бас мундаг юм хийдэг болчтой. Гэхдээ нөгөө нэг засгийн газраас нь аяг их дэмждэг юм билээ урлаг соёлынхныгоо. Тий. Тэгвэл гот нь би харьцуулаад бодж илээ. Яагаад ингэж өөрсдийгөө баяжуулаад байдаг. Ингээд урлаг соёл ийм мундаг тэг ингээд нөгөө нэг одоо харж байгаа үстэй нөгөө нэг манайхан ч нөгөө нэг толгой сайтай улсууд шүү дээ. Тий. Уул нь майнд гайгүй шүү дээ, тий. Тийш дээ. Тэгээд тэд нар чинь ингээд нөгөө нэг явах юм бол дэмжиж өгөх юм бол одоо энэ нэг залуу одоо би өнөөдөр нөгөө юу гүйтсэн юм аа Зура видео тэрийг хийдэг залуучууд. Тий. Би тэднэрээ багтсан ш. Ийм хэцүү тэг ингээд нэг ийм хэцүү тэр юунд байгаа мөртлөө ингээд өөрсдийнхөө боломжоор ингээ ийм мундаг кино хийлээ мэлээ гэж би тэгээд гадагшаа гарвал манай монголчууд стаалаа хайчиндаа л гэж бодож илээ. Тий, уул нь одоо цаанаас нь одоо ингээд бодлогоор нь дэмжиж өгөх юм бол одоо бид нар бол ураа ичнэ л та. Ер нь бол ураа ич. Тий, ер нь зүгээр манай Монгол арт би анхнаас нь нөгөө Монгол арт гэдгийг чинь би юу гэж бодож сэтгэж нээсэн бэ гэхлээр нөгөө Монголынхаа урлаг соёлын улсуудыг нөгөө дэлхийд гаргах гэдэг юутай байхгүй юу нөгөө уриалгатай байхгүй юу. Тэгээд данч нөгөө би ч өөрөө тэгээд нөгөө ганц бие юм дээр нь урлаг соёлынхныгоо гаргахад хөрөнгө мөнгө аюух шаардлагатай болдог. Ерөнхийдөө бол би бага хэмжээгээр би ерөнхийдөө бол дэмжээд ингээд нөө чадах чинээгээр би тоглолт моголтын хийх ч гэдэг юм уу ганц нэг нөгөө өөрийнхөө шоу хийдэг ч гэдэг юм уу шатан барин ингээл явж байгаа л да. Яг үндэ бол би яг ингээд нөгөө харьцуулаад дандаа ингээд бодоо явдгийн манай монголчууд солонгосуудаас илүү сэтгэн шүү илүү амар юу шүү эднэрийг ингээд нэг гаргаал ингээд ингэчихсэн манай засаг газ ингээд мөнгө ингээд нэг зацх юм бол өстой нэр бодоо олгондоо энэ төр гэж дандаа бодоод явжлаагаа тэгээд энийг сонсох юм бол ингээд надтай хамтраад манай монголын урлаг соёлынхныг ингээд гадна ингээд одоо хүү гарцсан биш үү тэгээд хайжгаар бас нэг тэг гоё бас усудаа ингээд Холливуудад гаргачих юмсан тэргээл миний мөрөөдөл ахгүй юу тийм шүү дээ одоо нөгөө эхнээсээ ахуулаад одоо манай киноныхан за тэгээд одоо энэ каскадерууд маань одоо сая сүүлд юу явсан шүү дээ зарим зураач нар цуг явсан каскадерын явсан тэр дунд зураглаач шүн явсан баг 63 4 хүний бүрэлдэхүүнтэй нөгөө нэг Мулан гэд кино хийсэн шүү дээ Netflix-ийн. Тэгээ тэрэнд манайхан явсан шүү дээ. Тийм тэгээд тэнд чинь бол орны л одоо стантууд орж байгаа шүү дээ. Одоо орлон тоглогч нар. Тэгэл юу гэдгийг Оросын салан тусгаарласан одоо Монгол цустай гэхээр л одоо юу гэдгийг Казахстан ч гэдэг юм уу Тува, Халимаг гэл Бурайд гэл Аз царайтай одоо юу гэдгийг орлон тоглогч нар байгаа шүү дээ. Тэгээ тэд нар дундаас бол манайхан бол ялгарч байгаа байхгүй юу? Монгол хүн их сонин гинэ тэд нар ингээд хэлэхдээ ингэж хэлж байгаа. Монгол ингээл стантуудыг ингээл гараад ирэхээр тэгэл нөгөө яг нөгөө дээлөө өмсөөл хоёуг дуулгаа ингээл өмсөөл тэгэл морин дээрээ гараал ингээл мордохоор ёстой нэг нөгөө гадныхан гайхдаг гэж. Гин монголчууд ямар сонь ингээд дээлөө өмсөөл тэгэл энэ хоёуг дуулгаа өмсөөл ингээл ирэхээр зүгээр морин дээрээ ингээл дүүхэлцдэг гэж байгаа. Ямар ч жижигхэн биетэй хүн байсан. Тэгээд тэдний гадныхан гайхаад юм гэж. Тэр мулааныг хийж байгаа тэр Холливуудын гайж гэсэн. Бусад орны одоо ийм орлон тоглогч нараас энэ Монголын орлон тоглогч нар их зүгээр юм байна гэдэг. Тэгээд одоо энэ Мулан кино гарах юм бол эхний игнэнд дандаа Монгол орлон тоглогч нар явж байгаа. Тэр морин дээр, тэр баатрууд дээр. Их гоё гэж. Тэгээ манайхан чинь моринч сургаа ичдэг гэж юм. Тэгэл гадаадынхныг өстой Холливуудынхныг өстой бишрүүлж байгаад ирсэн байлээ. Манайхан бол.
Тийштэй тэгээд одоо ингээ хүү хамтлаг гэж ингээ байж байгаа. Үнэндээ бол хүү хамтлагч одоо ингээ өчнөө өдөр шөнөгүй тоглож байгаа. Сая би ивент хийхэд штэ хажуугаар нэг 2 3 удаа ингээл нэг дараалал нь тоглолцож байгаа байхгүй юу. Тэгээд үнэхээр тэд нараа штэ үнэхээр мөнгө авдгийн болов гэ би гайхчил байсан л да. Тэгээд яг үнэндээ бол штэ нөгөө нэг одоо хүний тэг ингээ карманд мөнгө нь ороод нөгөө гэрээгээ буруу хийсэн юм уу зөв хийсэн юм уу гэж би одоо бодож байгаа байхгүй юу. Хэрвээ ингээд нөгөө нэг манай Монголын засгийн газар үнэхээр ингээд мөнгөний гаргаад даштандаг найруулагч нь өөрөө яваад ингээд шоу хийсэн бол манайхан штэ бүр баяжсан тэр хүмүүсүүдийн амьдрал ч гэсэн баяжсан манай монголчуудын нэр хүнд ч гэсэн айгуу өссөн ч гэдэг юм уу тий одоо юу гэдэг юм бэ нэг юу гэнэ ярих гэдэг юм л да. Зөв менежментийн ярих гэдэг юм. Хүний 100 шуудаад байгаа юм болов гэж харин тийм ээ тий. Карманда одоо тэр хүмүүс чинь дор хаяж $1 сая ингээл хүн болгон ингээл барайл гэртээ харьцсан байх хэрэгтэй байхгүй юу? Ер нь бол ингэж амар тоглолт хийж байхад тий амар үзэж байгаа шүү дээ. Амар үзэж байгаа юм чинь. Тий. Тэгээ тэрийг одоо бас баг зэрэг гадралдаг мэддэг одоо юу гэдэг хүү хамтлагийнхны одоо найзуудаас нь ч гэдэг юм уу эсвэл одоо тэгэл асууя да тий. Би даашгаахыг таарлал бас асууя. Би ер нь яхаа мэдж байгаа мэдээлэл мэрсэр байгаа л та. Тэгээд ямар санда би гэрээгээ яаж хийсэн юм бол энэ яагаад ингэсэн юм бол яагаад тэнд гацсан юм байгаа юм бол гэж нэг би ч өөрөө нэг Монгол Art World Tour гэсэн нэг юм байгуулсан болох тэрэ яг ийм хийх дуртай болох тэрэ би айгу сониуцсан гаргадаг байхгүй юу нөгөө Монголынхаа урлаг соёлын мэргэжлийн хувьд одоо тэр чинь мэдж байгаа шүү дээ тий. Асууж шүү дээ. Яаж юм уу гэвэл тэгээд би ч өөрөө нэт гарах гэдэг юм биш нөгөө Монголынхаа нөгөө бүх авиастай мундаг улсуудаас гарахын тулд тэгэл энэ чинь бас ингээл чихтэй байж ингээл сонсоод ингээл асуугаал. Тий. Тэгэл ямар ч байсан Монголынхаа энэ урлагийн улсуудыг яг зөв замаар нь яг очих ёстой одоо юу гэдгийг тэр төлбөр тооцоо нь эзэндээ яг хүрээсэй л гэдэг утгаар нь л хэлж байгаа шүү дээ тийм ээ. Хамаг их хөдөлмөрөө гаргаж байгаа улсууд шүү дээ тий. Тэгээд тэр хүмүүс их хувь нь очих хэрэгтэй тий. Тэгээд ерөнхийдөө түрүүний хэлэхэд Солонгосын кино урлаг яг бас нөгөө хойд урд Солонгос байж байгаа. Урд Солонгосынх нь бол өмнөд Солонгосынх нь бол бас нэг Холливуудын бас нөлөө байгаа болохоор тий бас ингээд дагаад кино урлагны их гоё ингээ хөгжсөн ингээ байгаад байгаа. Би түрүү яг зүгээр нэг амар өнгөрөөд байгаа юм биш. Ямар ч хэлсэн Монголын би бол одоо өөрийнхөө ажиллаж байгаа энэ салбарынхаа уран бүтээлчдэг бол одоо их мундаг л гэж хэлнэ. Яагаад вэ гэвэл би бол мундаг гэж хэлнэ. Одоо мундаг гэж хэлнэ. Өнөөдөр гэхэд тэр Зура киноны тэ бүх баг нэштэй ингээл тэмцэн хийгээл би бүр өвхлээ энийгээл ингээл үзэл бахархаал ингээл сууж байгаа хгүй ямар мундаг залуучууд вэ 37 дугаар тооч гээл ингээл кино хийсэн би үзэж амжаагүй гэхдээ нөгөө Монгол тавсан ихний анги Oh my god юу тэгэл тэрийг ихний ангийн би Монгол дахтаа үзсэн. Тэгээд энд ирээд үзье гэсэн чинь тэгээд учрыг нь олохгүй тэгээд компьютер янз бүрийн юм да муу болохоор тэгээд мэдгүй. Тэгээд надад зааж өгөх юм байхгүй юм чинь угаасаа монголчуудаас аваа. Тэгээд ерөнхийдөө нөгөө нэг хулгайн кино үздэг сайтууд байдаг шүү дээ. Тэрэн дээр яг нөгөө дэлхийд даяар гарч байгаа кинонууд л байдаг болохоос ш. Тэгээ Азиас бол энэ за sorry. Bless you. За. Бохошоо Монгол. За тий. Тэгэнгүүтээ сая найтасан чи алга болчлаа хамаг юм. Хатлаа. Тэгэнгүүтээ энэ Солонгос ингэж хөгжиж байгаа шиг манайх одоо ингэ дэмжиж өгвөл тэгтээ яг одоо кино үйлдвэр гэж газар байгаа шүү дээ Монголын. Тэрнийх нь дараагаар одоо ондоо хүн очилсан байгаа. Тийм. Тэгэхээр одоо бас гайгүй сайжрах байх гэж байна. Гадаад талын харилцаа холбоог нь болохоор
Манхан оргилгээд хүн байдаг штэ, тань штэ. Сайн мэдгүй. Тий. Соёлын газрын дарга хийжсэн манхан оргилгээд тий одоо жүжигчин продюсер хүн байдаг штэ. За тэр хүн болохоор одоо гадаад талынхын бодлогыг нь хариуцж байгаа. Тэгээд одоо энэ кино үйлдвэрийн дараагаар болохоор энэ Hero гээд Entertainment гээд студи байдаг штэ. Тэдний Баатар гээд залуу одоо кино үйлдвэрийн дараагаар очсон байгаа. Тэгэхээр одоо ерөнхийдөө бас гайгүй болох байх гэж би бодож байна. Тэгээ би ерөнхийдөө Монголынхаа уран бүтээлчдийг яагаад ингэж одоо юу гэдгийг дээш нь өндөрт өргөд байна гэхлээр аль ч орны одоо юу гэдгийг Монгол төрж ирэл ингээл Японы одоо ингээл уран бүтээлчд ирсэн. Түрүү жил. Тэгээд нэг Дайчи гэдэг бид нар бас кино хийсэн. Тэгээ бас дараа нь энэ Солонгосын GTBC гэдэг телевизийн хурж ирээд одоо манай нөгөө хүннүү Сиамби Китан гэл үеуд байдаг штэ. Одоо манай өвгд эцүүд. Тэгээ Китаны үеийн тим кино хийсэн. Одоо Солонгосоор бол нөгөө нэг Гүрьёгийн тэддгээр үе мүй гэдэг тэр хоёр манай хоёр ингээ байлцсан тухай тийм бас баримтат кино хийлээ. Солонгосчууд хурж ирээд хийлээ. Тэрний өмнө одоо бас Солонгосын бас дунд үеийн хоёр од хуржиж бас нэг кино хийлээ. Орчин үеийн кино Солонгосын. Солонгост үйл явдал болоод Монголд хурж ирээд бас үйл явдал болдог тийм кино хийлээ. Тэгээ энэ болгон дээрээс би ингээ яг харсныгаа хэлж байгаа шүү би. Тэгээ би тэрэнд нь бас нэг оролцсон болохоор харсныхаа хувьд хэлж байгаа. Тэрнээс бол манад бол Германууд хурж иж кино хийсэн, Италиуд хийсэн. За өөр чинь хаанахад ирлээ. Би бас нэг Германыхан хурж иж зураглаач, гэрэлтүүлэгч гэдэг юм уу бүх хүмүүс нь дандаа нөгөө нэг зургийн багийнхан Германууд тийм хийсэн кинод бас нэг оролцсон юм бас. Тэгээ энэ болгон дээрээс ингээ харж хахад Монголын уран бүтээлчд бол аль ч талаараа бол ерөөсөө дэлхийн одоо энэ уран бүтээлчтэй бол энд үзхүүц одоо чадвартай юм байна гэдэг харагдсан. Нэг дутагдaltaй манайхны нэг тал нь юу гэхээр жоохон хэлний жоохон бэрхшээл байна. Тэгэхээр бид нар бас хэлээ сайн сурах хэрэгтэй байна. Ялангуяа одоо энэ англи хэлийг сайн сурах хэрэгтэй байна. Тэгээ одоо өөрснөө бид нар ийм Аз царайтай юм чинь Азийн энэ кинонуудад одоо тоглохын тулд тухайн орныхоо бас хэлийг бас судлуул бас зүгээр юм байна л гэж бас дотроо бас анализ хийгээд бодож байлаа. Тийм болохоор би Монголынхаа уран бүтээлчдэг бол мундаг л гэж хэлнэ тий. Аль ч хүмүүстэй манай монголчууд хэл сурахтаа асар их авьяастай улсууд одоо ингээд насаараа амьдэрсэн ч гэдэг юм уу 20 30 жил амьдэрсэн ч гэдэг юм уу одоо Японууд, Солонгосууд, Хятадууд, Вьетнамууд ч гэдэг юм уу тийм ийм улсууд байна шүү дээ нөгөө англиар ярихдаа айгүй аялгаутай ярьдаг. Манай монголчууд шүү дээ ерөөсөө л нэг 10 жил болоод ч гэдэг юм уу айгүй гоё мундаг цэвэр ярьж чаддаг болчдаг айгүй хэлний авьяастай улсууд. Тийм болохоор ерөнхийдөө нөгөө нэг манайх чинь нөгөө амаг бардам улсууд айгу тийм нөгөө нэрлэхүү улсууд гэдэг нөгөө түрүүнээс хойш нэрлэхүү гэж яриад байгаа шүү дээ. Тийм болохоор нөгөө худлаа үний ярьчихгүй, буруу ярьчихгүй гэдэг үднээсээ нөгөө хамаагүй ингээд ярьж хэлж чаддгүйгаас болоод хэл сурч чаддгүй юм болов уу гэж би боддог. Тэрнээс биш хэлний асар авьяастай улсууд байдаг юм аа. Тий. За. За хоёулаа сайхан нөгөө сэдвээсээ гажиж явчихлаа тий. Урлагийн улсууд ч урлагаа л ярьж шүү дээ тий. Урлагаас ч урлагийнхаа талаар яриад. Тий, тэгэл явчихлаа. За одоо тэгэл хоёулаа COVID-19-ийн талаар ярих юм байна уу? Одоо би ч бүр амар англи хэлтэй боллоо. Харин COVID-19 ч нэштэй ерөнхийдөө бодоод би сайхан түрүүхэн яриад явцсан шүү дээ тий. Тэгээ одоо яг нөгөө онцолж хэлэх юм болохоор нөгөө одоо яг өдөд нөгөө төгсөлт болдог. Сургуулийн төгсөлтүүд болдог. Тэгээд одоо
дээд сургуулаа төгсөж байгаа ч гэдэг юм уу, коллежид төгсөж байгаа ч гэдэг юм уу, хай скулээ төгсөж байгаа ч гэдэг юм уу. Энэ хүүхдүүдэд яг үнэндээ бол амьдралд нь айгүй гонигтай юм болж лээ л та. Тэрийг нэ шүү дээ. Одоо багш нар нь сургуулийн захиргаа нь штэ нөгөө жоохон ингээд гой болгохын тулд нөө машинаараа гэрээр нь дайраад тий нөгөө нэг холын зайнаас бэлэг өгдөгч гэдгийг юм уу тий ингээд нөгөө нэг өмсгөлийн өгдөгч гэдгийг юм уу тиймэрхүү бас нэг хөөрхөн юм хийгээл төгсөлтөө бүгдээр ингээд нөгөө нэг ижилхэн хар хувц өмсөж гэдэг юм уу ингээд видеогоор ингээд нөгөө явдаг ч гэдэг юм уу. Гэхдээ яг энэ үед төгсөж байгаа улсуудад бол үнэхээр гонигтай санагдаж байна. Миний охины төгсгөд чинь бид нар чинь учиргүй сүртэй юм л болдог байсан шүү дээ. Тэгээ одоо тэр хүүхдэд үнэхээр гонигтай юм болж юм л да. Тэгээд өдөр болгон л одоо төгсөлтийн үеэр өдөр болгон л мэдээгээр гарч байна. За энд дарь гүнцээ боломжтой байгаарэ гэж шүү. За Мико юу байна да найзаа гэж байна. Танаа найз уу Мико гэж? Мико ч Монголын нөгөө суши хийдэг Америкт олон жил амьдарсан нөгөө суши хийдэг тийзээс Монголдо ирээ найзаа л гэж байна. Тий. Одоо ингээд карантин дуусангуус тэгэл Монголдо очино доо. Тэгтээ одоо хүмүүстэйгээ барьцаад яах вэ? Шаардлагатай яаралтай төргөн одоо гаццсан усууд нь л одоо онгоцны эсвэл төрүүлээд яваасаа л гэж одоо бид нар чинь ингээл залбираад байж байгаа шүү дээ. Бид нар бол яах вэ? Тэгээд таг сайхан болохоор л очиж шүү дээ. За энэ дөрж давг Никогийнхаа ресторан сайхан очиж суши иднэ. За. Амжилт хүсье хичээл гэж дөрж давг. За. Манай нэг форад байна. За. Нэр Мико суши гэснээс за энэ санцо бүгдд нь амжилт хүсье гэж энэ. Тэгээд нөгөө энэ тэнд ингээд үнсцэн зүрхтэй бомбор хөөрхөн юм эможи явуулсан гэж. Ингээ болцтой. Мико суши гэснээс би бас суши хийж чадсан шүү. Залуу байхдаа тий Англи улсад ажиллаж амьдарч байхдаа амьдралын ирэхээр би ч одоо яага алдсан баян улсын хурлын гишүүн сайд дарга нарын хүүхд биш болохоор бас нөгөө байр хоол унааныхаа мөнгийг өөрөө олоод тий бас ажил хийх нөгөө сургуулийн хажуугаар бас нэг хагас цагаар part timer бас нэг сушины ресторан энтерд бас сушины тоогооч хийж илээ. Гэхдээ ерөнхийдөө бол штэ сайд дарганы хүүхд гэлтгүү тэгээ ухамсартай тэгээ ээж аваасаа мөнгө нэгтгүү мундаг айлын хүүхдүүд хар ажил хийгээд байж дээ штэ. Тэд нар чинь бас юм үтсэн айлын хүүхдүүд л те. Тий нөгөө хурган дарга нарын хүүхдүүд л жоохон том байдаг болохоос тийм айлын хүүхдүүд ч бас их зовлон үзсэн гайг байдаг штэ тий. Мундаг айлын хүүхдүүд тий. За манай туяа одоо тэгээд коронавигийн талаар одоо Америкийн нэгдсэн улстай холбоотойгоор өөр дуулах сонин одоо юу вэ биднэрт? Үгэндээ амар юм гэл хараад үзэл байгаадсэн чинь хоёулаа нөгөө баахан урлаг соёлоо яриаддаг юм бартагдав гэдэг шиг нөх хүүхэн дээрээс арах юм уу? Би өнөөдрөөс эхлээд нэг одоо би чинь гэрээсээ гарахгүй одоо ингээл хэцүүдж байгаа шүү дээ. Тэгэл манай охины сургууль нь хаагдаагүй. Одоо энэ 5 дахь өдөр л одоо хаагдах бах. Тэгэл одоо би өдөртөө нэг хүүхдээ нэг 2 удаа нэг хоод идэхтэй хардаг. Тэгээ ямар сандаа нөгөө өөдөж өгөх гэж байгаа өөрөөсөө өөр хүн харахгүй байгаа болохоор өнөөдрөөс эхлээд YouTube нэг суугнэгээд нэг channel эхэлсэн шүү. Намайг дагаад subscribe хийгээрэй. За, юу гэдэг нэртэй вэ? Stay home, stay beautiful гэдэг. Тэгээд нөгөө нэг
айгүй олон нөгөө нэг лайфаар айгүй олон нөгөө охтууд манай найз нар асуугаадсэн байхгүй нүүр амаа яаж гэрийн нөхцөлд арчлах уу скизгээ яаж арчлах уу гэсэн чинь манай гэрт байсан нүүрний маань маск янз бүрийн юм дуусан гуц чинь би нэрээ эдэр маань ингээл заагаач ямаагаач гэж хэлсэн болохоор би өнөөдрөөс эхлээд YouTube channel-аар тэгээ stay home stay beautiful гэсэн юу нүүрийг яаж гэрийн аргаар тэг ингээд нөгөө жимс ногоогоор ингээд нүрээ яаж янзлах уу үсээ яаж ингээд янзлах уу гэдэг ингээд юм хийгээд эхэлсэн байгаа. Тэгээд таад минь бас үзээрээ мөнгө зарах хэрэг байхгүй. Жимс ногоогоор ороод үзэн штэ тий. Тэгээд гоё болгоо. Цацаа маань орж ирсэн байж штэ. Үзэж байгаа юм байна. Бид хоёрыг тий. Цацаа арт маа орж ирсэн бай. За ингээд хоёлаа ер нь 30-аас цагийн хооронд лайв гэсэн чинь бараг цаг 20 минут болсон байна. За. Тий, ингээд айгүй хурдан явчихдаг шүү дээ, тий. За, тэгээд дараа тэгээд эргээд сайхан холбогдно, тий. За, тэгээд одоо нэвтрүүлгийг оролцчихлоо, тий. Тий. Ихэд одод штэ Америк одод одоо чиний хамгийн сүүлийн асуудалтанд би ерөнхийдөө хариулаад ерөнхийдөө дуусгах уу тийм ээ. Тэгээ. Америкийн нэгдсэн улс ер нь жоохон штэ одоо засгийн газарч гэдэг юм уу манай одоо бүх мужийн одоо тэг ингээд нэг даргууд нь засаг дарга нэг манайхаар засаг даргач гэдэг юм уу тэд нар нь одоо ерөнхийдөө баг тий хотын захирагч нар нь яг бидний ярьдгаар бол яг дундуура алцганцсан байгаа байхгүй юу. Яагаад гэвэл штэ хоёр хуваагдсан. Нэг хэсэг нь штэ коронавигоор айгүй хөвчлөөд хүмүүс асар ихээр өгч байгаа. Гэтэл нөгөө хэсэг нь болохоор штэ эдийн засгийн асар их хямралд ороод бараг өөсөөд мөнгөгүй болоо байрныхаа түрээс цахилгаан гэрэл бүх юмныхаа төлж чадахгүй тэгээ ингээ хямралд ороод ингээ гарч галзуурж байгаа ч гэдэг юм уу бослог гаргаж байгаа тэд нарыг буруутгаж ерөөсө болохгүй тий ингээ тэгүн гуц чинь одоо ингээд нэг манай мужийн дарга чинь одоо ингээд нэг олон тэ баярыг бид нар одоо ингээд төвччих юм бол гэртээ байгаад маска зүгээд ингээд 6 feet биенээс хол байгаад ингээд төвччих юм бол бид нар олон баяр хамтдаа тэмдэглэн тэ энэс илүү жаргал үүснэ гэх ингээ ярьжсэн чинь одоо нөгөө эдийн засгаараа хохироод хоолгүй болоод байрныхаа мөнгөийг төлж чадахгүй янз бүрийн ингээ асуудалд оронгууд чинь тэр хэд чинь бид нар одоо хоолгүйгээр өөх гээд штэ коронавигоор биш гээд гараад галзуурч эхэлж байгаа байхгүй сүүлдээ ингээд нөгөө манай хотын захирагч чинь одоо ингээд нөгөө тэг шүүхэд өгч мөхч гэдэг юм уу ийм асуудал болоод байгаа тийм гуц чинь тэгээд за тэгвэл штэ юмаа нээж эхлэе бизнесээ нээж эхлэе юм гуц чинь бас асуудалтай тэгэхээр чинь аль алийн буруутгаж болохгүй айгүй тийм ингээд ийм асуудалтай болж л байна л да 11 онд Contagion гэж кино гарч ирсэн за яг өнөөдөр коронавигийн тухай ийм кино Contagion гэдэг чинь нөгөө халдвар гэдэг нэр үг шүү дээ. Тэгээд тэр киног үзэх юм бол яг өнөөдрийн байдал гарна. Яг өнөөдрийн байдал гарна. Сүүлдээ ингээд дэлгүүр рүү ороод ингээд байлдаад дээрэмдээд ингээд нөгөө нэг амьдрахын тулд ингээд нөгөө ингэж байгаа хамгийн сүүлд нэг эмэгтэй тэр одоо вакциныг олоод авардаг гэж дуустдаг. 11 онд гарсан кино заа байна. Нэг ангитай юу? Ерөөсөө цаг 30 минутын тийм Contagion гэдэг халдвар гэдэг нөө бүх одод тоглосон. Монголын бүх Монголын гинэ Холливуудын бүх одод тоглосон тийм кино байгаа. Тэгээ өнөөдөр яг байдал ингээ харагддаг. Тэгээ яг тийм юм болж байна одоо ингээл нөгөө буута шуута гарч ирэл хоорондоо зодлолдоол ингээл тэгээ ингээ хулгай дээр нь болоод одоо байж байгаа юм чи яг тэр кинон дээр гарч ирдэг байхгүй юу. Тэгэхээр одоо хинэнч буруутгах арга байхгүй. Яг л ийм л юм Америкт өнөөдрийн байдлаар одоо болж байна да.
Монгол бол сайхан тайван амгалан байгаа. Манай Монгол айгүй сайхан арга хэмжээ нэг сараас эхэлж авсан. Америкийн хувьд бол яг л нэг одоо яг тэр кино л болж байна да. Би нөгөө Танд үзэр YouTube, Netflix энтер гээд байж байгаа Contagion гээд халдвар гээд. окей. Тэгвэл хүмүүс тэрийг их үзэх юм байна да, тий. Би болохоор нэг Солонгосын нэг олон ангитай кино байсан байхгүй. Тэгээ тэрэн дээр сүүлийн тэр хэдэн ангиудын нэгэн дээр нь яг энэ шин төрлийн коронавирусын тухай гарч байгаа байхгүй. Тэр 17 оны кино л да. Тэнгүүт Энэ бол тэр 11 оны ааха. Hollywood-ийн бүх болсон байгаа. Зөө үзнэ. Тэгсэн чинь Солонгосын кинон дээр ингэж байгаа байхгүй. Эрүүл энэ вакциныг гаргацсан нэг эмийн компани Солонгосын тэр эрүүл мэндийн яамны сайдд нь одоо манай энэ вакциныг оруулаач гэж одоо юу гэдгийг гарын үсэг зурулаад тэр Солонгос руу оруулах гэдэг байгаа байхгүй. Тэгээ бас жоохон лобби хийх гэдэг шүү дээ. Гэсэн чинь нөгөөтг нь шудраг хүн байж таараад тэгээ оруулааг байхгүй. Тэгсэн чинь яг тэр эрүүл мэндийн сайдд нь өөрт нь тэр өвчнийг тусах гад тэгээ тэр сайд нь болохоор хүүхдийн сургууль дээр яг хурж ирж олон нийт цугласан тэр газар дээр яг нөгөө юу хийж байгаа байхгүй уулзалт хийж байгаа байхгүй яг тэр үед нь доор подолт нь яг тэр вирусийн яг дэлбэлж хаяад бүгдээрээ тусангуут нь тэгээд нөгөө нөхрийн гарын үсийг зурна гэж яг тийм болж байгаа байхгүй. Тэгээд тэр 17 оны кино шүү дээ сонин. Тэгвэл мэдээж эн чинь зөгнөлтөө кинонууд одоо бас учир утгагүй ч гэдэг юм уу тийг хийчихгүй л байгаа шүү дээ. Мэдээж бас нэг судалгаа шинжилгээтэй хийж байгаа. Тэгсэн чинь энэ нь одоо ингээл өнөөдөр биелээ олцсон явж байгаа байхгүй. Амар тий. Тэр чинь 11 онд гарцсан. Гэхдээ тэгээд чамаг тэгж ярингууд чинь би бас нэг өнөө өглөөний мэдээг буцаага санчлаа. Одоо сүүлийн үед чинь Трамп чинь штэ ерөөсө Трампийн штэ супервайзер юу лээ юу одоо корона туссан байгаа штэ. Гэтэл штэ одоо цагаан ордонд чинь бүх хүмүүс маск зүгээд ахад чинь өнөөдрийг хүртэл одоо Трамп чинь маск зүүхгүй яваад байгаа шүү дээ. Өөрөө зүүхгүй байгаа шүү дээ, тий. Зүүхгүй яваад байгаа байхгүй юу? Тэгэнгүүт шүү дээ. Өдөр болгон шинжилгээ өгж байгаа гэдэг байгаа тий. Тэгэнгүүт өнөө өглөө би мэдээ үзчихсэн чинь та яагаад ингэж нөө нэг маск зүүхгүй яваад байгаа юм бэ? Таны хамгийн ойр vice president чинь одоо ингэж нөгөө юу яцсан корона хүртэл авчаад авч чинь яагаад ингэж тэг ингээд маск зүүхгүй байгаа юм бэ гэд ингээд асууж байгаа өнөө өглөөний мэдээлэлээр тэгсэн чинь би нэг одоо ингээд нөгөө эмчнаар чинь нэг хориглоод байгаа нэг хайдро юу ч үлээ нэг эмиг хэрэглэж болохгүй гэд ингээд хэлээд байгаа шүү дээ. Тэгэнгүүт Трамп тэрийг штэ өдөр болго уудгаа гэд сурчлаад байгаа байхгүй юу? Би энийг өдөр болго уудаг. Гэтэл штэ бүх одоо ингээд нөгөө доктор профессорууд штэ тэрийг чинь үгүйсгэж байгаа байхгүй юу? Тэгээд тийм л яриа өнөө өглөө би бас харсан. Тэгээд яагаад Трамп корона тусахгүй, маск зүүхгүй байгаа мөртлөө корона тусахгүй тэгээ vice president нь тусчаад, эргэн тойрны өмнө тусчаад байдгийн магадгүй тэр юм мөн ч юм уу, биш ч юм уу бас хин ч хэлж мэдэхгүй өнөөдөр маргаантай л хэлээ л дээ. Тий. За. Ганц нэг сэтгэгдлийг уншаад тэгээд хоёулаа өндөрлүүлээ дөө. Тэгээд Минь цаанаас нь за одоо нэвтрүүлгийн цаг дууссан шүү л гээд байна. За Андре Ами танаа дүү юу? Андре Ами. Миний баг дүү. За сайн уу? Миний ихч болгоомжтой, сэрэмжтэй байгаарай. Маш их санаж байна шүү. Ном ч олонд маш хүртээлтэй байгаа шүү л гэж байна. За. Манай дүү нөгөө миний нөгөө аял зүйчлийн номыг тарааж байгаа юм. Зөө. Ямар нэртэй ном байгаа вэ? Beautiful Mongolia гэдэг. За. Нөгөө Монгол үчгээр бичсэн хүн чинь танаа нэвтрүүлгийн хамт олон болон ихчтэй амжилт хүсье гэсэн мань. Тийм. За ингээд өнөөдөр санамсаргүйгээр хүчээр нэвтрүүлэгт өрж оролцоод одоо ингээд цаана баг Америкт өглөө болчлоо. Цаана ингээд гигээ орцсон байна. Тийм байна.
Тий. Тэгээ одоо гинтийн саналыг маань 13 мянга. оо за. Гинти одоо энэ чинь 9-20 болж байна. Гинтийн одоо урилгыг тий хүлээж авсан. Туяада их баярлалаа. Тэгээд бид бүхэнд бас харамгүй сайхан мэдээлэл өгсөнд их баярлалаа. Тэгээд одоо нөгөө олон жил биднийгээ баярлуулж яваарай гэдэг шиг Туяада их баярлж байгаа шүү гэдэг байгаа шүү дээ. Тий. Зүгээрээ би ч угаасаа тэгэл 7 хоног болгондоо лайфаараа нөгөө Америкийн өнөөдрийн байдлыг дандаа ярьдаг болох төр чинь би дандаа судалгаа хийгээл өдөр болгон ингээл нөгөө хүмүүстэй монголчуудаа мэдээ өгчих юмсан гэдэг угаасаа тэгжээдэг байсан болохоор надад нэг бэлдэх шаардлага чи ерөөсөй байсангүй л дээ. Тий. Жохон нойрноос л хуусалчлаа. Үгүй шүү дээ. Би ч одоо өдөр шөнийн ялгаа авах болсон шүү дээ. За. Одоо тэгээ сайхан унтаж амраарай. За, Туяада их баярлалаа. Нэвтрүүлгийг үзсэн бүх хүмүүстээ их баярлалаа. Та бүхэндээ баярлалаа. Дээр нь тэгээд манай энэ Сэдэв телевизийнхэн энэ онцлог сэдэв нэвтрүүлгээрээ олон хүмүүсүүдийг энэ нэвтрүүлгээрээ олон хүмүүсүүдийг Монголд авчирсан байгаа. Тэгээд дуу хоолой нь болоод олон хүмүүсийн талархлыг авж байгаа та бүхэндээ маш их баярлалаа. За, баярлалаа. Ингээд өнөөдрийн нэвтрүүлэг үүгээр өндөрлж байна. Ингээд өнөөдрийн нэвтрүүлэгт маань Америкийн нэгдсэн улсын Сан Франциско хотод ажиллаж амьдарч байгаа Андре Туяа маань оролцлоо. Тэгээд дэлхийд даяар байгаа бүх монголчуудаа, за Монголд байгаа монголчуудаа зориулж энэ нэвтрүүлгийг хийж байгаа юм шүү. Монголчуудаа, гадаад байгаа монголчуудаас одоо юу гэдгийг шууд мэдээлэл хүргэж байгаа юм шүү. Тэгээд бидэртэй холбогдохоор өөр дэлхийн өнцөг булан бүрт хаана та байна? Бидэртэй холбогдохыг хүсвэл бид бүхэн таны урилгыг одоо нээлттэйгээр хүлээж авнаа. Тэгэхээр бидэртэй холбогдоорой. Та бүхэн бас нэвтрүүлэгт оролцох боломжтой шүү. Онцлог сэдэв нэвтрүүлэгт маань. Ингээд өнөөдрийн дугаар үүгээр өндөрлж байна. Дараагийн дугаар хүртэл баяртай эргээд уулзцаая. Дэлхийн өнцөг булан бүрт байгаа монголчууд олон улсад өрнөж байгаа хамгийн онцлог сэдвээр ярилцсан. Улс орнуудад өрнөж байгаа үйл явдлыг алуун цэгээс хүргэж өөрсдийн байр суурь үзэл бодлоо илэрхийлэх болно. Сэдэв телевизээр онцлог сэдэв.